Сүнчүүхэн гэдэг их сургуультаа 2016 оноос хойш 2.2 хөтөлбөр бас хэрэгжүүлээ явж байгаа. Оо замар гоё. Тий. 2 жил Монголд сурна, 2 жил Солонгос сурна. Энэ бол бас нэлээд эрэлттэй хөтөлбөр. Бараг нөгөө програм манууч эдэртэй чинь зэрэг тэрнээс ч өмнө дуусдаг тийм хөтөлбөр л тоо. 2.2 хөтөлбөр. 2 жил Монголд сураад 2 жил Солонгос сурна. Кибер хэлбэрлэлийн мэргэжилтэн. Тэгэнгүүт 2 сургуулийн диплом авах уу? 2 сургуулийн диплом хамт. Dual degree гэдэг ойлголт өгдөг тийм. Тэрээр бас олсон хөтөлбөр гэлдэг шиг. Тэгэхээр шүдээсийнхаа мэдээлэл холбооны технологийн сургуулийнхаа дипломыг авчих юм байна. Тэр нь кибер аюулгүй байдлын инженер гэдэг мэргэжилтэд авчих юм байна. Нөгөө Солонгосын Сүнчүүхэн их сургуулийнхаа бас cyber security engineering гэдэг диплом авчих юм байна тийм. Ер нь бол их боломжтой. Би бас яг харцангуй бас олон хүүхэд явдаг тийм. Миний бас хэлэх гээд байгаа санаа их сургууль гэдэг бол өөрөө чинь шинжлэх ухаан тийм. Ингээд ухаан улсын төлөөлж байгаа нэг юм сургууль за улсын ч байна хувийн ч байна тийм. Их сургууль төгсөж байгаа бол улс үндэстний хувьд тийм дархлаа болох хэвээр ийм суур зүйлүүд. Босрлын босхийг бас одоо юу гэдэг юм дээд одоо босго гэж ярил одоо доор олчих гэдэг юм тийм. Босрлын манай босрал ер нь хамгийн дээдэлтэй хаа үрч чадах юм гэдэг юмний төвчилж авч явах хэрэгтэй шүү дээ. Их сургууль гэсэн. Тэгэхээр ер нь байх ёстой заавал байх ёстой инженерингийн суур ур чадвартай хүн бэлтгэхийн тулд бол байх ёстой тэр математик байна, физик байна тий. Тэгээ дээрэс нь эрүүл монгол хүн байхын тулд гэдэг үндсэн дээрээ одоо юу гэдэг биеийн тамирын байна шиг тийм ийм хичээлүүд бол ер нь заавал орох ёстой. Тэгэх ёстой. Би бол тэрнтэй бол санал нэгдэж байна. За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Sevenos podcast-ийн дараагийн нэг бүлэг ерөнхийдөө эхэлж байна. За өнөөдрийн дугаараар за шүдээсийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Уганбаяр дарга маань ирж орж байна. За бидний урилгыг хүлээж авч подкастт орж байгаад баярлалаа. Угнайтайр бол ер нь 2005 оны холбооны сургуулийн нэг элсэлтийн 9 оны нэг төгсөлтийн онжавд байна. Тэгээд угнаа маань сургуульдаа багшаар үлдээд тэгээд ингээд албан тушаалын ахиж дэвшээд тий одоо ингээд сургалт чанарын албаны дарга болсон байна гэсэн. Тухайн үедээ бол одоо бид нэр анх оюутан болол орж байгаад сургалтын албан дээр очиод бүхэл хувааруудаа гаргуулаад ингээд явдаг байсан. Цаасаа барил тийм ээ. Цаасаа барил явдаг байсан болоо. Тэд өөрө зохиогод явдаг байсан. Тий. Ямар ч суугнадаа бас баяр хүргэе. Тэгээд үлдсэн хүмүүс бол бас багшаар үлдсэн хүмүүс бол цөөхөн байдаг байх тийм. Тэгээд тэдгэрийн нэг маань ингээд өнөөдөр ингээд яриад сургуулийнхаа талаар бас энэ технологийн мэргэжлийн талаар яриад сууж байгаад бол маш баяртай байна. За баярлалаа урьж оролцсон та бүхэнд ч гэсэн. Танаа Sevenos подкастын хамт олондоос ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ өнөөдрийн дугаарын ерөнхий хамтрагч спонсороор бол Tino Super App маань орж байгаа. За тэгээд Teso Group маань ерөнхийдөө стартапуудыг бас бойжуулдаг тий. Тэрний нэг нь бол энэ Tino Super App гэдэг байгаа юм байлээ. За тэгээд Tino маань за такси үйлчилгээ, за тэгээд дээрэс нь бусад одоо нөгөө автомат хөргөгч дэлгүүрүүд тий, vending machine гэж нэрлэдэг дэлгүүрүүдтэй. За дээрэс нь бол одоо Grab гэдэг нэг олон улсын одоо платформтой бас хамтарсан байдлаар ингээд үйл ажиллагаа явуулаад Монголдоо бас нэг том супер ап болох гээд ингээд ажиллаж байгаа. Ер нь технологи их дэмждэг хамт олон гэж ойлгож байгаа шүү дээ, тийм үү? Тийм, ер нь бас айгүй их дэмждэг хамт олон байлээ. Сүүлд нөгөө Эрдэнэбаяр захиралтай бас энэ өмнөх дугаар дээр подкаст хийсэн. Тэгэхэд бол Teso-гийнхан маань одоо OpenAI-та тий ChatGPT-ийн ингээм хамт олонтой ер нь стратегийн гэрээ хийгээд байгууллагынхаа үйл ажиллагаанд хүртэл ChatGPT хэмэл оюуныг бас их маш хэрэглээд эхэлсэн юм хамт олон байлээ.
За хоёулаа яриагаа яг үндсэн сэдвэр рүүгээ оръё те. Тэгье. За миний одоо төсөөлж байгаагаар бол мэдээлэл холбооны технологийн сургууль маань бол яг Монгол улстай хамгийн анхдагч за холбооны инженерүүдийг бэлдээд эхэлсэн. Тэгээ дээрэс нь мэдээлэл технологийн инженерүүдийг ингээд бэлддэг одоо за цор ганц гэж бол хэлж болохгүй. Гэхдээ холбоо, радио холбоо, цахилгаан холбоо чиглэлээрээ бол бас цор ганц мэрэгчлэтнүүдийг ингээд бэлдэж байгаа ийм сургууль байгаа. Тэгэхээр сургуулийнхаа ер нь ямар тэнхмүүд байна, ямар төрлийн мэрэгчлэтнүүдийг илгүү түлхүү бэлдэж гин тэ ер нь хідэн оюутантай байна гэдгээс эхлэе гэж бодож байна. За манай сургуулиуд би товчхон эхлээд нэг жижигхэн түүхийг ярьж гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр яг анх бүр 1967 оноос манай сургуулийн түүх эхэлсэн гэж бид нэр үздэг юм. Тэнд бол Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд байсан физикийн ангийн 25 оюутныг холбооны инженерээр сургая гэд дундаас нь ингээд сургаж эхэлснээс хойш нь холбооны дээд мэргэжилтэд боловсруучныг бэлтгэж эхэлсэн. Эндээс бол манай сургуулийн түүх эхэлдэг гэж үздэг. Тэгээ 1967 оноос хойш 69 онд политехникийн дээд сургуулийг байгуулагдсан. Тэрний харьяанд бол манай сургууль факультетээр явж исэн. Тэгээд хожим бол яг 1991 онд холбооны сургалтын төв гэж байсан. Тэрийг холбооны техникум гэж ярьдаг гэсэн тухайн хүмүүстэй. Тэрийг нөгөө политехникийн дээд сургуулийн харьяанд байгаа мэдээлэл техникийн факультеттэй нийлүүлээд мэдээлэл холбооны технологийн сургуулийн анхны суурийг бол 91 онд тавьсан гэж үздэг. Тэгээ 92 онд нөгөө манай компьютер техник менежментийн сургууль КТЭМС гэдэг нь бас нөгөө талд байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгээ хожим бол 2014 онд нөгөө хөтөлбөрийн давхцал арилгах гэдэг засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд бол одоо томоохон сургуулиуд Монгол Улсын сургууль шүтээс ч гэдэг юм уу те сургуулиудын хөтөлбөрүүдийн давхцлыг арилгахыг ижил төстэй хөтөлбөрүүдийг нэгтгэхий гэдэг ажлын хүрээнд бол 2014 онд КТЭМС-ийн компьютерийн ухаан электроникийн чиглэлтэй байсан мэргэжлүүдийг мэдээлэл холбооны сургуулийн мөн ялгаагүй мэдээллийн технологи электроникийн чиглэлийн мэргэжлүүдтэй нэг тэнхэн болгоод тэгээд одооний мэдээлэл холбооны технологийн сургуулийн байран дээр нэгтгэхэд мэдээлэл холбооны технологийн сургуулийг шинжилэн зохион байгуулсан. Одоо энэс хойш бол ингээд 12 жилийн үрийг үзээд бид нар явж байна. Тийм байна. Тэгэхээр яг нэг бид нарыг төгсөөд за 9 онд төгссөний дараа бол ингээл КТЭМСтэй нийлцэн ингээл нэг юм гол юм болоод КТЭМС нь бухас гэдэг сургууль болсон ингээл бизнесийн ухааны сургууль болсон ингээл ингэдэгээс нэг яг юу үед л КТЭМС гэдэг нэр холбоо гэдэг нэр бол тус-тустай л ингээл явсаар л ирсэн байгаа даа тий. Хожим одоо ингээд нийлээд бид нар аль хэдийн 12 жилийн нүрийг үзсэн байж яг технологийн хүмүүс нийлээд тий. Тэгээд менежментийн сургууль бол тусдаа байдаг. Тэгээ нийлснээс хойш бол бид нар одоо нэг 5 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байна. За. Холбооны инженерчлийн тэнхим гэдэг манай сургуулийн ууган тэнхим байна. Тэгээ дараа нь бол мэдээллийн технологийн тэнхим байна. Одоо тэр нь бол нөгөө холбооны сургуулийн хуучин байсан тэнхим мэдээллийн технологийн тэнхим байна. Тэгээд компьютерийн ухааны тэнхим гэж байна. Тэгээд дээр нь электроникийн тэнхим байна. Тэгээд киберэлвэтийн тэнхим гэж. Нийт 5 тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. 5 тэнхим бол нийтдээ нэг 14 бакалаврын хөтөлбөртэй. За 12 магистрийн хөтөлбөртөөс энэ жил бид нар химийн оюуны магистрийн хөтөлбөр бол одоо нээгээд явж байна. Нийтдээ 13 магистрийн хөтөлбөртэй болж байна. 6 докторийн хөтөлбөртэй ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. Компьютерийн ухааны тэнхим гэхээр одоо нөгөө КТЭМС-ээс ирсэн ер нь бол суурин тим ирсэн ч гэх нь одоо хайш юм. Анх эрэхтэй бол нөгөө компьютерийн програм хангамж гэж нэлээ одоо манай монголчуудын нэг алдартай хөтөлбөр шүү дээ мэргэжил те. Одоо програм хангамжийн инженерчлэл гэдэг нэртэй болсон. Тэр хөтөлбөр анх бол КТЭМС-с мэдээлэл холбооны технологийн сургууль хоёрын нэгдэх үед бол ирж исэн. Одоо тэгээс сүүлд нь компьютерийн ухаан, химийн оюун гэд бас шинэ хөтөлбөрүүдийг компьютерийн ухааны техникээр нээгээд ингээд нийтдээ 3 бас хөтөлбөртэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүн бас хэлж ийн cyber security мэдээллийн аюулгүй байдлын тэнхим байгаа тийм гэж тусдаа бүр тэнхим байгаа. Тэр нь сүлжээний тэнхим нь мэдээллийн аюулгүй байдалтай ингээд яг өмнө хамт явж байгаа юу? За яг өмнө төгссөн хүмүүсийн хувьд бол компьютерийн сүлжээ, мэдээллийн сүлжээ гэдэг мэргэжил байдаг байсан тийм. Тэр мэргэжил бол
яг энэ хөтөлбөрийн суурь нь болоод тэгээ орчин үед бол бид нэг аюулгүй байдлыг ярихгүй болохгүйсэн тийм ээ. Тэгээд ГТЭМС гэж байхад угаасаа системийн аюулгүй байдлыг хөтөлбөр нэгтчихсэн байсан. Тэгээд тэр хөтөлбөр холбоон дээр байсан компьютерийн сүлжээ хөтөлбөр нийлээд тэгээд ер нь бол кибер аюулгүй байдлын тэнхим гэдэг тэнхим болчиход яваад байгаа гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр кибер аюулгүй байдлын яг мэргэжсэн инженеруудыг тэнд бэлдэж сүлжээний инженерүүд, кибер аюулгүй байдлын инженерүүдийг бол бэлтгэж гаргаж байгаа юм байна тийм. Кибер аюулгүй байдал чинь Монгол улсад бол харьцангуй бас шинэ салбар болчиход байгаа шүү дээ. Сүүлийн үед нэлээд тэрэнд болж байгаа. Эрчимтэй хөгжиж байгаа тийм. Тэгээд төгсөгчд нь ч гэсэн бас төрөвчөөсөө олон улсын том сертификатуудыг аваад амжилт үзүүлээд явж байгаа тийм ээ. Тийм бас их сонирхолтой мэргэжилтэй ер нь бол кибер аюулгүй. Тийм байна. За тэгвэл одоо нөгөө хүмүүсийн одоо ер нь яг хуу манай подкастын өмнөх дугаарууд бол илүү нөгөө технологийн чиглэлийн хүмүүс ингээл төлхөө их сонсоол те стартап компаниуд ингээл төлхөө сонсоод байгууллагууд илүү сонсдог байсан бол энэ удаагийн нэг юм хэсэг бүлэг дугаарыг бол илүү эцэг эхчүүд за тэгээд 10 жилээ төгсөж байгаа сурагч нар те илүү сонсох байх гэж бол найдаж байгаа. Тэгээд тэр хүмүүс рүү илүү бас чиглэж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь одоо яг гол бидний нөгөө үндсэн зорилго подкастын зорилго бол технологийн боловсрал, технологийн ойлголтыг л нийтэд түгэх гэдэг зүйл бариад явж байгаа. Тийм. Тэгэхээр за одоо ер нь бол тэгвэл холбооны сургуулиудын ялгааг л одоо энэ дугааруудаар ингээл гаргах, мэргэжлүүдийн ялгаа гаргах, хөтөлбөрүүдийн шинэ сайжруулалтуудыг ер нь хэрхэн хийх вэ, хийж байгаа вэ гэдэг талаас нь ер нь бол төлхөө яваад байгаа. Зөв. Тэгэхээр одоо нөгөө ГТЭМС холбоо гэдэг нэршил бол одоо ингээд нэгдээд 12 жил болчихсон. Аль хэдийнэ 12 жил болчихсон. Ингээд 2 3 тэнхэм ер нь мэдээлэл технологийн чиглэлээр бол үйл ажиллагаа явуулаад ингээд тэ ажиллаж байгаа юм байна гэж бол ойлголоо. За одоо тэгвэл нийт ер нь хэдэн оюутнууд байна тэ хэдэн багш ажилтнууд байна. За яг одоо бид нэр идэвхтэй суралцж байгаа оюутны тоо гэж үүдэг тий. Дунд нь завсар таагүй ч гэх юм уу. Тим тоогоор бол 3000 гаруй оюутантай байна. Манай сургуулийн хувьд. За үүнээс бол нэг бакалавр оюутан нэг 2900 орчим. Тэгээд үлдсэн за нэг 100 гаруй магистр оюутан, нэг 20 гаруй доктор оюутан ч гэх юм ингээд нийлээд 3000 гаруй оюутан идэвхтэй суралцаад явж байгаа. Жилдээ манайх нэг ер нь ойролцоогоор нэг 800 оюутан шинээр хэлсүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд. Одоо за сурж байгаанууд нь яах вэ те шинээр хэлсэж байгаа ер нь залуучуудын хувьд оюутнуудаа сурагчдын хувьд нөгөө Яшийн босго оноо гэдэг нэг юм ойлголтууд байна. За бид нар бол яах вэ тэгэл уламжлалт Яш өгж үзээгүй нөхдөөд штэ те 40 онооны шалгалтаа мат физикийнхаа шалгалтыг өгөөл тэгэл жигсэж байгаа л хуваараа сонгоод авч исэн. Тийм одоо чинь Яш болоод ингээ яваад тэнгууд нөгөө босго оноонууд байгаа тийм. Тэгэхээр холбооны сургуулийн маань мэрэгжил болгон тэнхэн болгон тусдаа босго оноонууд байд юм уу? Ер нь нэгдсэн ийм одоо тэдээс дээш болоод манай сургуульд орох боломжтой болно тий. Тэгэнгүүтээ орчвол 1-2 дугаар курстэй одоо юу гэдэг бөөнөрөө ингээд нэг хичээлээ үзэж агаад тэдгээр курсээсээ салнаа гэл ер нь оюутны замнал байгаа шүү дээ тий. Тэр ер нь яаж явж байна? За тэр нэг тэдгээр курсээсээ сална гэдэг тэр их сонирхолтой. Бид нар өмнө туршижсэн л да. Тэрийг гэхдээ одоогоор бол бид нар шууд анханаас нь мэрэгчлэр нийсүүлээд явж байгаа. За одоо бусад мөсtöс гэдэг юм уу одоо нэг санхүү эдийн засаг өмсгийн бизнесийн удирдлага чи ингээд нэг юм бизнесийн удирдлагын нэг анги байнгутаал бүгдээрээ нэг явж байгаа л дараа нь маркетинг болоод дараа нь бизнесийн удирдлага болоод ингээд явдаг ш. Тэгэхээр манай сургуулийн анханаас нь мэрэгчлэр нийсүүлээ явж байна. Тэгээд босрлын яамнаас бол нөгөө тухайн жилийн хичээлийн жилийн эсэлтийн босго оноо гэдэг юм бол баталдаг. Тэр босго оноо бол хөтөлбөр болгон дээр нэгдүгээр хичээл нь ямар хичээл байх юм, хоёрдугаар хичээл нь ямар хичээлүүд байх юм, нэгдүгээр хичээлийн оноо хэд байх юм, хоёрдугаар хичээл хэд байх юм заагаад өгчихсэн байдаг. Яг тэр жишгийг бол бид нар нэг эвдхийг хүсдэггүй. Босрлын яамны үндсэн босго оноон дээр бол нэмэх ч юм уу ирэх бол биднэрт байгаа. Хасаж бол болохгүй тийм босго оноо учраас тийм. Босго оноо учраас тийм. Нэмэх ирэх бол байдаг. Гэхдээ бид нар бол нэмдэггүй. Угаасаа яг өндөр оноотой хүмүүс нь эрэлттэй хөтөлбөрүүд рүү ороод ирдэг нь ойлгомжтой юм чинь тийм ээ. Тэрийг бол нэг заавал тэрэн дээр нэмээд ч юм өөрчлөлт авах шаардлага байхгүй гэж үздэг.
Тэгээд инжилийн хувьд бол яамнаас тогтоосон босго оноо яг манай хөтөлбөрүүд дээр нэгдүгээр хичээл нь математик, физикийн аль нэг нь байж болно. Тэр бол 400 оноо авах хэрэгтэй. 400-өөс дээш гэсэн үг шүү дээ, тийм ээ. Хоёрдугаар хичээл нийгэм англи хэлний аль нэг нь байж болно. Тэр бол 450-аас дээш авах хэрэгтэй гэж заасан байдаг. Яг тэргээрээ л. Тэгэхээр одоо 800 оноос гэсэн үг шүү дээ. Мэдээлэл технологийн за тийхэм эсвэл компьютерийн ухааны чиглэлээр програм хангамжийн техникт орох гэж байгаа хүүхдүүд бол математик өгнө. Тэгэнгүүтээ математик өгөөгүй бол нэгдүгээр хичээл дээр физик байж болно. За физик байж болох юм байна. Тийм болно. Тэгэхээр ингээ нэг юм ер нь мэдээлэл технологиор сурах гэж байгаа хүүхдүүд мат физикийн аль нэгийг нь өгөөд тэгээ дээрээс нь дагалдангаар нийгэм англи хэлний аль нэгийг нь өгөөд ингээд явж болох юм уу? Болно гэсэн үг. Сонирхолтой. Бидний үед бол ганцхан математикаар өгөөд орчдөг байсан шүү дээ. Тэгэхээр одоо харьцангуйс яг сурагчдад бол боломж байна гэсэн үг шүү дээ. Олон хичээлд тийм байна. Шалгалт өгөөд өөрийгөө сорих боломж байна гэсэн үг. Орон нут бидний үед бол орон нутгаас ирсэж байгаа хүмүүс бол дам материал жагсаад явчих болдог байсан. За хотод ирээд шүтистээр бол бас шалгалт өгөхөд мат өгөөд физик өгөөд тэр хоёр өдрийн хичээл дүнгийн дунджаар жагсаагаад ингээд хуваар авдаг байсан шүү дээ. Тэгдэг байсан. Тэгэхээр чи одоо мат өгөөгүй физик өгж байгаа тэгсэрнэ англи хэл өгж байгаа энэ хүүхд бол одоо програм хангамжийн инженер болох боломжтой гэсэн үг юм уу? Боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг шүтистээр нөгөө осворлын үнэлгээний төвөөс бид нар оноог шууд автоматар татаж аваад тэгээд ирэмблээ штэ. Ирэмблээ тэгээд ихнээсээ сонгоо юм. Тэгэхээр мэдээж хөтөлбөрт тодорхой тооны квот гэж байж таарна тий. Авах сургуулийн боломж байна. Багш нарын тоо байна тий. Гэдэг дээр үндэслээд бид нар жилийнхаа энэ хөтөлбөрөөр хэдэн оюутан эсвэлнийг тогтоод баталсан байдаг. Тэгээд тэр тоо бас хизээ дуусахгүй гэдэг бол хэдэн оноотой оюутан дээр очих уу гэдэг бол тухайн тэр шалгалтын өдөр тэрний үр дүнг одоо харж явах тэр өдрөөс л хамаарна шүү дээ, тийм. Тийм байна тий. Тэгэхээр чи ингээд ер нь одоо за мат англи хэл байж болж гин, мат нийгэм байж болж гин, физик англи хэл байж болж гин, физик нийгэм байж болж гин гэдэг ер нь дөрвөн боломжоор тэр хүн одоо хамгийн өндөр оноогоо сонгоод өрсөлдөх нэ дээ тийм үү юм нь бол. Тэгээ бас яамнаас нэмэлтээр нэг юм боломж гаргадгийг. Гэтэ энэ жил бол аль биесны шийдвэр нь бол одоо харах хэрэг байна. Шалгалтаас өмнө ирж магадгүй. Өмнөх жилүүдэд бол ирсэн. Тэр юу юм гэхээр математик, физик хоёрыг нэгдүгээр хичээл байгаа шүү дээ. Тэр хоёрыг өгчөөд хоёулаа босгоноод авцсан өндөр байх юм бол 1-2 дугаар хичээл болгож тооцож болно гэж. Ингээд 5 дахь боломжийг бас гаргаж иж болж байна. За. Заавал нэг англи хэл гэхгүй. Англи хэл нийгэм гэхгүй гэж юм тий. Одоо ингээд одоо манай сургууль дээр нийгмийг 2 дугаар хичээл болгож оруулдаг нь ямар учиртай? Ер нь тэр бол одоо босрлын яамн дээр тэр хичээлүүдийг баталж байгаа шүү дээ. Тэгтээ нийгэм чи өөрөө бас орчин үеийн хүмүүс харилцаа өөрийгөө илэрхийлэх нөхцөл байдал гэдэг тэр тал дээр бол нэлээд бас чухал болж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд сургуульч гэсэн энэ дээр саналаа өгдөг л дөө. Бид нар өөр хичээл тавьж болно. Гэхдээ гадаад тал бол мэдээж хэрэг чухал ойлгомжтой. Мэдээж ойлгомжтой тийм. Тэгээд дээрээс нэмээд бид нар харилцааг бас чухалж үзэж байгаа байхгүй. Түүнээс биш юу гэдэг газар зүйч гэдэг юм уу, биологч гэдэг юм уу манай сургуульд бол хараахан бас шууд холбогдож чадахгүй байгаад байна шүү дээ. Тийм учраас энэ хоёр багт болно л гэж үзэж байгаа. Одоо бидний үед бол яг хуу мат нийгмээр холбооны харилцаа холбооны менежмент гэдэг ангид ордог байсан тийм. Ер нь тэгдэг байсан тийм. Тэгэнгүүт одоо менежментийн чиглэл чинь тэр чигээрээ нөгөө бизнесийн сургууль дээр менежментийн сургууль руу ингээ явцсан учраас би зүгээр бодохдоо ер нь нийгэм нь одоо заах уу те нэг одоогийн нийгмийн шалгалтууд яг амар гэдгийг сайн мэдэхгүй л байна л да. Тэгэл нэг юм онлайн юмнууд хизээ юу асан нийгэм солигдсон гэсэн гээл ингээл нэг хүн хоорондын харилцааны юмнууд бас байдаг баг. Тийм нийгмийг ойлгох талын сэдвүүд бол илүү байдаг. Дээрээс нь нэмээд бид их сургуульд орсныхан дараа ч гэсэн бас суур хичээлүүд дотор бас тийм харилцааны ур чадварыг сайжруулах хэл ярианы соёлч гэдэг юм уу те. Харилцааны англи хэл энэ гэдэг. Хүний харилцааг бас илүү сайжруулах талын юмнууд суур дээр бас давхар байгаа. Энэ яамны бодлогын хүрээнд байдаг хичээлүүд.
Тэг хэрэгтэй бах те. Ер нь нөгөө инженерүүд чи айгүй интроверт хүмүүс гээл. Тэгэл одоо арай нэг юм экстравертүүд нь багшаалаад одоо ингээд энд ингээд наа чи ингээд сууж байгаа ч юм мэдэхгүй л байна л да тий. Тэгэл илүү инженер одоо хөгжүүлэгч нартай харилцахад айгүй хэцүү байдгаа гээл одоо байгууллагууд ч айгүй тийм ярьдаг шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх нь айгүй бүр гिचмхий байдгаа ч гэдэг юм тэгдэг. Тэгэхээр тэр чиглэлийн бас суур хичээлүүд орж байгаа. Тэгээ нэгэн үед бол энэ нөгөө софтвер хөгжүүлэгч нар чинь нэлийн тим интроверт тий. Тэгээд хүмүүс хүн компьютертэй бол маш сайн яриад байдаг. Бусдад харилцахдаа сонирхол муутай ч юм. Тийм тохиолдол мерсэр байдаг байсан. Бүгдөө биш шүү дээ мэдээж. Тийм бүгдөө биш тий. Бас харилцааны өндөр чадвартай хүмүүс байсан тий. Одоо бол сүүлийн үеийн оюутнууд бас ховсож байна. Ер нь ховсож байна. Тий. Ер нь тэр харилцаа тал дээр маш мундаг бас. Ер нь аль ч хөтөлбөр. Одоо өмнө нэг оюутнууд илтгэл тавих гэдэг хүний өмнө гарахтаа сандардаг, хичдэг ч юм уу тийм байсан бол одоо хүүхдүүдийн дунд тийм баг байхгүй шүү. Одоо жинзинүүд бол шал өөр байна тий. Шал өөр. Тэг ярьж байгаа байдал нь бол маш сайн. Харин тэрийг бол бид нэр зөв чиглүүлж мэдлэгтэй яриа болгож чадах юм бол бүр супер хүмүүсийг бэлдэх боломжтой. Маш гоё сонсогдож байна тий. За тийм байна. За тэгвэл ингээд за мат физик, за нийгэм англи хэл, за эсвэл мат физик хоёроо шууд ингээд оноогод үзүүлээд за 490-ээс дээш байвал сургуульд илсэх эрх нь нээгдэж байгаа. Гэхдээ жагсаад ихний одоо 800 оюутан ерөнхийдөө орох нь гэсэн үг шүү дээ тий. Ихний 800 оюутан гэхүү. Ер нь нөгөө юу юм бэ? Яг 800 ч гэж бас шууд хязгаарлалтгүй. Яг 50 дундаж зүгээр яг амжилттай хэлсэн байгаа тоог нэг багцаа 800 800-аас дээш оюутан бас авч болно шүү дээ. Авч болно тий. Тэгэхдээ тухайн хичээлийн жилд байгаа нөгөө ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тооч гэдэг юм уу тий. Бас нэг тийм статистик үзүүлэлтүүд эсэлтийн тоонд нөлөөлнө шүү дээ тий. Тийм баг. Энэ жилийн хувьд бол бас харьцангуй өндөр байна. Өндөр байгаа. Боловсрол төгсөж байгаа хүүхдүүдийн тоо. Жод Алтан ахагийн дараагийн жил. Тийм. Тэгээ ер нь ирэх нэг хэдэн жил бол ер нь өндөр ах төлөвлөлттэй байх. Заашгүй. Өндөр л байвал уг нь сайн л да тий. Тэгээ нэг Монгол улс чинь технологийн орн болно гэж зорилго тавьж байгаа. Тий. Манай сургууль олон хүмүүс сургаад их орондоо хэрэгцээтэй олгоныг бэлдэх тийм амбицтай л бас үйл ажиллагаа явуулж байгаа ш давхар. Тийм мэдээж тэглэг байх. За одоо бас нэг юм байна. За тэгвэл ингээд 4 хичээл за ерөнхийдөө 4 хичээлээр шалгалтаа өгчлөө. Тэгэнгүүт би сургууль дээр за компьютерийн ухааны энэ чиглэлийг эсвэл мэдээллийн технологийн энэ чиглэлийг эсвэл мэдээллийн сүлжээч гэдэг юм уу те одоо кибер аюулгүй байдал ингээд хідэн боломжийн мэрэгжил дээр жагсах боломж байдий. Одоо боломж яг манай шүтээстэр бол энэ жагсалт нэгдсэн байдлаар болдог. Тэгж байгаа тий. Тэгж байгаа. Тэгээд үгдийн манай сургуулийг тусдан жагсаахгүй учраас шүтээсийн нийт хөтөлбөрүүд дотроос сонгож эхэлнэ. Тэгээд төрүүлээд манайхыг сонгочоосай гэдэг л тийм хүсэл биднэрт байж таарч мэдээж хэрэг яг хаа. Үүний үйл ажиллагаа явж байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг босод инженерийн салбаруудыг үүсгэж болохгүй мундаг салбарууд байна те манай шүтээс барилгын инженерч гэдэг юм уу, эрчим хүчч гэдэг юм уу, механикч гэдэг үндсэн том салбарууд байна. Тэгээд дагалдах олон инженерчлийн салбарууд байгаа шүү дээ. Уул урхаач гэдэг юм уу те. Тэгээд тэднэр лөө бас яг үнэхээр сонирхож байгаа хүмүүс мэдээж хэрэг өндөр оноотой байсан ч гэсэн мэрэгжлээ сонгоцсон залуучууд бол сонгоол орно шүү дээ. Тэгвэл яг олонх нь ч гэдэг юм уу нэг 10 хүний арай нэг 5-аас дээш нь манайхыг сонгоосооч гэдэг юм уу те. Ер нь сонгож байгаа гэж найдаад тийм байдалтай бид нар байж байгаа байхгүй. Тэгэл ингээл юу яач тийм наа. Гэхдээ ер нь шүтээсийн босго оноо саяны тэр 490-ээр ер нь тийм эхэлж байгаа юм байна тий. Тэгж байгаа. Зүгээр ингээд шүтээсийн гэхээсээ илүүтэй одоо манай програм хангамжийн инженерл гэдэг хөтөлбөртөө яг ижилхэн одоо эсвэл электрониктой ижилхэн хөтөлбөр Монгол Улсын сургууль байгаа ч гэдэг юм уу бусад хувийн эмчлийн сургуулиуд дээр ч гэсэн байгаа шүү дээ. Тэгвэл яг яамнаас бол зүгээр тэр хөтөлбөрөөр нь босго оноог нь баталж байгаа. Тэгээд бусад сургуулиуд тэрийг ахиулах уу эсвэл яг байгаагаар нь мөрдөх үү гэдэг бол тухайн сургуулийн өөрийн шийдвэрээс. Тэгэхээр шинжилгээ ухааны технологийн сургуулиуд бол бүрэлдэхүүн сургуулиудаас санал асуудаг. Тэгээд дараа нь бол босго оныхоо эцсийн саналыг бол баталж байгаа. Тэгэхээр ер нь түрүүний хэлдэг одоо инженерингийн чиглэлээр за барилгын инженер за тэгэл компьютерийн ухааны инженерүүд ч гэдэг юм ингээд энэ босго оноо ер нь Монгол Улсын хэмжээгээр ижилхэн байгаа юм.
Ер нь өөрөө одоо хөтөлбөр болгоноос хамаарна тий. Тэгэхээр ер нь харин тийм хөтөлбөр болгоноос хамаарна. Гэхдээ л ер нь ийм одоо барилгын инженерийн мэрэгжил эзэмшиж байгаа залуучуудын манай үндсэн инженерийн хөтөлбөрүүд бол ер нь ижлэхэн байгаа юу тий. Гэхдээ бид нар тэрийг интернетээс шууд татаад заавал шүтээс гихгүйгээр тухайн 2026-аас 27 оны хичээлийн жилд суралцагч хэлцүүлэх эсэлтийн босго оноо гэдэг яамнаас батлсан тэр тушаалыг бол интернетээс зөв чөлөөтэй олоод харж боломжтой байна тий. Сургуулиудын вебсайт руу орсон ч гэсэн сургуулиуд энийг эргээд бас хэдээр тогтвоо гэдгийг ч гэсэн харах боломжтой. Манай эсэлт цэг эдүүцэг эмэн гэдэг манай шүтээсийн эсэлтийн вебсайт гэдэг нь бол нэгдсэн вебсайт. Бүх бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрүүдийг багтаасан. Тэр хөтөлбөрүүдийн товч танилцуулга тэгээд хөтөлбөрүүдийн талаарх товч мэдээлэл нэмээд одоо тухайн хөтөлбөр магадлагдсан юм уу, магадлалт хэмжлийн байгууллагаар тий эсвэл босгоноо хэд байгаа ч гэдэг юм уу. Тэдний бол бүгдийг манай энэ вебсайтаас харах боломжтой байна. Тий. Одоо сүүлийн үед чинь нөгөө босрлын зээлийн сангаас зээл олгож байгаа, оюутнуудад тусламж үзүүлж байгаа тийм боломж бол нэлээд өндөр болчихлоо одоо бидний үеийнхтэй харьцуулахад. Одоо хүсэх юм бол оюутан бол зээлээр сурах бүрэн боломжтой. Гэхдээ тэн дээр мэдээж хэрэг дүнгийн шаардлага тавина. Голчооноо бол шаардлага хангаж явах юм бол тухайн улирал болгондоо бид босрлын зээлийн занд хүсэлтээ гаргаад тэгэл одоо юу гэдэг зээлээр сураадах боломж бол байгаа байхгүй. Эсвэл бас бусдгүй тусламжаар хүндэх шалтгаантай хүмүүс ч гэсэн сурах боломж нь нээлттэй болцсон. Тэгээ бас нөгөө засгийн газраас одоо ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хүүхдийг хөнгөлт үзүүлнэ ч гэх юм уу. Тийм боломжууд бол нээлттэй байгаа. Тэн дээр бол нөгөө оюутны өөрийнх нь хичээл зүтгэлээс л хамааралтай байна. Тэр үед бол яг зүгээр гол тавьдаг юм бол хөтөлбөр бол магадлалыг хэмжлэгдсэн хөтөлбөр байна л гэдэг тийм заалт бол байгаад идэг. Гэхдээ бас энэ явандаа бол яг манай шүтээсийн хөтөлбөрүүд бол бүгд магадлалыг хэмжлэгдсэн хөтөлбөрүүд байна. Тийм баг тий. Тэгэхээр одоо ер нь бол бүхэл оюутнууд боловсролын зээлийн сангаар одоо дүн голчин хангаж ивэл сурах боломж бол байгаа юм тийм хүсвэл юм байна тий. Наадах чинь одоо бидний үед бол за ямар ч байсан нөгөө юу гэдэг амжиргааны төвчнөөс доогуур орлоготой ч гэдэг юм уу. За тэгэл хагас үнчин бүтэн үнчин гээл нөгөө тий гэр бүлийн нөхцөл байдлаас нь хамааруулаад авдаг. За тэгээд тийм л боломж байсан шүү дээ тий. Одоо бол заавал тийм хүндэтгэх шалтгаанд дурдахгүйгээр дүн сайтай оюутан бол хүсэлтэй болох боломж байгаа. Гоё юм биш үү? Тэр бол бас оюутнуудад их сайхан боломж. Тийм байна тий. Тийм байх шүү. Наадах чинь бол айгүй олзуурах шүү та мэдээ шүү та. Гэхдээ нэг юм бас мэдээж шалгуур байгаад, ковот байгаад, нэг юм тоо байгаад тэгэл тэрэндээ өөрөө үнэхээр мундаг байвал тэгээд зээлээр сурах боломжтой л гэж үзэж байгаа юм биш үү? Тэгж байгаа. Тийм байна. За одоо нөгөө хэлцээд орчлоо тий. За хэлцээд орцсон. За мэдээлэл технологийн тэнхэм, за эсвэл компьютерийн ухааны тэнхэм програм хангамж руу орцсон. Зүгээр миний зүгээр сонсч ийснээр одоо ингээд дүүнэр мөнөөс ингээд сонсохоор за програм хангамжийнх нь бол төрүүлээд дуусчт юм аа. Дүрчт юм аа тий. Тэрний араас нь ингээд кибер аюулгүй байдал мэдээлэл технологийнх нь ингээд явд юм аа шиг юм. Ингээд гэлтэй. Гэхдээ тэр бол нөгөө хүний сонгосон мэрэгжлийн ихтгэл үнэмшлээс айгүй хамаарж байгаа шүү дээ тий. Мэдээж онц дүнтэй сайн өндөр оноо авсан 800 оноо авсан хүн цахилгаан холбооны мэрэгчлээ инженер болно гэж тэгвэл болж болно. Тэр бол нээлттэй яваасаа хүний үзэл баримтлаасаа л ер нь болоо явж байгаа шүү дээ тий. Тэгж байгаа. Тийм. Гэхдээ ер нь ингээд нэг юм одоо яг тэр эхлээл ер нь хүмүүс програм хангамжийг сонгоод байна гэдэг нь үнэн үү? Яг гоо тэр нөгөө манайхан чи ер нь бол массыг дагдаг сэтгэх их үйлчлдэг байхгүй яг тийм. Өөрийгөө танин мэдэх тэ нэгдүгээрт тэгээд мэрэгжлийг танин мэдэх хоёр бол нэлээд чухал байгаа. Яг мэрэгжил сонголтын дээр. За яг зөв тий. Одоо өөрийгөө танин мэдэх гэдэг юм. Би ер нь ямар чадвартай хүн тий. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь би бас ямар сонирхолтой хүн. Чадвар нь байгаад сонирхол нь байхгүй гэж болно. Эсвэл сонирхол нь байгаад идэг чадвар нь байхгүй гэж болно тий. Өөрөө хөв хөнгөд дотор ч бас дахиад юм асуудлууд байна. Тэнгүүд яг тэрийг танин мэдээд орж ирсэн хүмүүс бол мэдээж амжилттай сураад ирээдүйд мундаг инженер болоод нөгөө юу гэдэг олон улсын тэр Google Meta-д ажилладаг ч юм уу явж болно. Тэгэхэд яг өөрийгөө танин мэдээгүй бусдыг дагснаас болоод бас мэрэгжлээ
сонгосноос болоод бас дундаас нь шантрах, эсвэл сонирхолгүй болох, өөр зүуд рүү тэмүүлэх ч гэдэг юм. Хоёрын дунд тийм тохиолдол байна. Тэгэхээр бол би массын сэтгхүүгээр болвол яг тэр нэгнийгээ дагдаг сэтгхүү шүү дээ. Нэг хэсэг чинь манайхан ч эдийн засгч болно гээл нэг хэсэг явсан. Нэг хэсэг нийгмээрээ хуульч болно гээл явсан те. Нэг хэсэг бүгд уулуурхай инженер болно ч гэх юм ингээл одоо уурхай хөгжиж эхэлж яхад тийм үү. Тэгэл ингээд байдаг ер нь болол те. Одоо бол яг нөгөө технологийн 900 ялангуяа хэмэл оюун ч гэх юм орчин үеийн big data энэ төр гэх юм. Технологиуд нэлээд хөгжөөд хүмүүсийн хэрэглээр өдөрт мянгаар орж иж байгаа тохиолдолд яг манай салбарыг сонирхож байгаа хүмүүсийн тоо бол харьцангуй олон байгаа үе тохиолж байна. Тэр тохиолдол дээр нэгнийгээ дагаад програм хангамжийн инженерчлэгч гэдэг юм уу болно гэж байгаа хүмүүс бий л дээ. Яг энэ програм хангамжийн инженерчлэл чинь өөрөө их нэр хүндтэй хөтөлбөр байхгүй. Академис гэж байхад байсан хөтөлбөр тэн дээрээс бас олон мундаг залуучууд төрсөн, дэлхийн хүмүүс төрсөн. Тэм учраас тэр зүйл тэмүүлж байгааг бол буруутгахгүй. Гэхдээ миний түрүүний ярьсан хүн ихлээд өөрийгөө тань мэдэх хэрэгтэй. Тэгчээ дараа нь хөтөлбөрөө сонгох хэрэгтэй л гэдгийг хэлмээр. Түүнээс тэр хөтөлбөрүүдээ бол би одоо энэ нь муу, энэ нь сайн гэх ямар ч боломж байхгүй. Бүгдөө Монгол улсад энэ зах зээл дээр тэргүүлэх ажлын байруудыг ажиллаад бас салбартаа тэргүүлэх мундаг хүмүүс олоод явж байгаа манай хөтөлбөр төгссөн хүмүүстэй. Тийм. Тэрнтэй бол ч санал нэг байна. Яг нөгөө нэг тэрнтэй холбоотой. Одоо ингээд за хувь хүн өөрийгөө танаа мэдчихлээ. За тэр нь бол танаад үнэхээр зорилгынхоо төлөө явж байгаа нь бол тодорхой хувийг эзлээд мэдээж зарим нэг нь за одоо мэдхгүйгээр те нөгөө мэрэгжилтэй хөтлөгдөөд ордогч тохиолдол ер нь бол байгаа те. Бидний үед ч гэсэн одоо за ямар ч байсан л материал шалгалт өгөөл чагсаал үзье. Ороод хувааруудынхаа нэрийг сонсъё. Тэгэл хамгийн гоё нь юу вэ гэдгийг ингээл одоо ах махаасаа ч юм хүмүүсээс их сургаар хийдэг. Сургаар хийдэг. Угаасаа тэр бол яг мэдээлэл бас нэлээд нээлттэй болчихлоо таарсан. Хүүхдүүд ч гэсэн өөрсдөө тэр нийтийг нэлээд ашигладаг болчихлоо. Химэл оюун хөгжчлөө тий. Мэргэжлийн талаар судалгаа хийгээвэл нэг жижигхэн промпт хийхэд л маш олон мэдээллийг олж авах боломжууд байгаа шүү дээ. Химэл оюуны платформуд дээрээс. Тийм. Тэгээд дээрээс нь нэмээд яг зүгээр програм хангамж бол нэлээд бас төвчээр шаардсан ажил шүү дээ. Чи бол бас тэр чиглэн мэдчихлээ баг тий. Суугаад програм бичээд ингээд явна гэдэг бол. Гэхдээ сүүлийн нөгөө химэл оюуны тусламжтайгаар код бичих гэдэг юм уу. Ер нь ядуу технологиг хөгжүүлэх зөвхөн програм хангамжийн инженерчилж биш. Аль нэг технологийн тал дээр шийдэл гаргах энэ төр бол ассист өгөх, тусламж өгөх юм бол химэл оюун их болчихлоо тий. Өөрөө тэрийг зөв ашиглаад ингээд явна гэвэл хүн өөрөө л дур сонирхолтой байх хэрэгтэй. Би юунд дуртай юм бэ гэдгээ мэдчих, авьяастай юм бэ гэмчих. Тэгсний дараа бол хөтөлбөр сонгож болно тийм ээ. Тэгээд програм хангамж, мэдээллийн технологи, мэдээллийн систем ч гэдэг юм уу, эсвэл кибер аюулгүй тэр гээд ингээд компьютерийн чиглэлийн химэл оюун гэдэг хөтөлбөрүүд байна тийм. Энэ хөтөлбөрүүд бол компьютер гэдэг юм байж хахад хүн түнтэйг ажилтгал хөтөлбөрүүд ч ер нь бол тийм. Тэгэхэд эсрэгээр нэг электроник холбооны инженерчлэг хөтөлбөрүүд бол компьютер мэдээж хэрэг ашиглана. Дээрээс нь нэмээд бас хардвер сонирхолтой тийм хүмүүс тийшээ орол илүү зүгээр байгаад байдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр чи нөгөө програм хангамж бас яг цагтаадлах юм бол хүнээс жижиг авьяас шаардна тийм ээ. Тэгээд эргээд нөгөө хардвер техник хангамж хөгжүүлэх ч гэсэн бас авьяас шаардна. Тэгэхээр би яг аль талдаа авьяастай юм бэ гэдэг хүн өөр мэдэх хэрэгтэй. Одоо нөгөө хүмүүс ярьдаг штэ тий. За одоо юу гэдэг програм хангамжаар төгссөн хүмүүс за зарим нэг ингээл захирлаад за ер нь л багтаа их тоо боддог байлаа, тэгдэг байлаа гэж. За электроникийн инженерүүд нь би ер нь инженер болох зорилготой ер нь тийм л төрлийн хөвгт байсан. Багасаа л юм их л салгаж нийлүүлээл огсраад л гэж байж идэг байсан гэл нэг ер нь нэг тийм багасаа тэр чиглийн авьяастаа нь тодорчсон ч гэдэг юм уу тийм одоо сонирхлууд нь илүү дийлэнх байгаад идэх тийм. Одоо зураг зурдаг хүн бол би энэ одоо за ямар ч дизайны чиглэлийн хүн болно ч гэдэг юм уу тийм. Эсвэл барилгын инженер, архитектор болох юм аа гэдэг юм уу тийм. Ер нь бол хүн өөрийгөө сайн ажиглаж чадах юм бол хүнд өгөгдөл нь угаасаа байгаа тийм. Тэрийг л маш сайн мэдэх хэрэгтэй байна. Одоо ч янз бүрийн нөгөө диск судалгаа гэж 10 жилийн хүүхдүүдэд айгүйх явуулаад за ер нь тэр мэрэгжил илүү төлхөө тохирох юм байна ч гэдэг юм уу. Тийм одоо санал болгодог, хувь хүнийг нь өөрийг нь үнэлээд мэрэгжлүүдийг нь санал болгодог тийм судалгаанууд бас айгүйх болцсон л байна тийм. Генетикийн тест ч гэдэг юм тийм. Сүүлийн үед бас нэг ийм хандлага ажиглаад.
хүүхдүүдийн оюутнуудын. Тэр болохоор юу юм гэхээр юу яаж дур сонирхолтой юмдаа үнэхээр орцсон хүн бол тэрний хадлаа явж чадчихээн. Жоохон сонирхолгүй байж байгаа буруу сонголт хийсэн ч юм уу, тийм тохиолдол шантрах ч гэдэм үү, тийм тохиолдол харагдаж байгаа байхгүй. Ялангуяа бидний үед бол за орсон бол гүрийнхээс өөр аргагүй гэд өөрийгөө дайчилдаг байсан. Далуулна гээл те. Одоо бол би энэ хүн чиглийн хүн биш юм байна гэд өөрт нь тийм мэдрэмж төсөлтүүд нь орж ирэх юм бол боли гэдэг юмас оюутнууд шийддэг болцсон байна. Тэгэхээр бол яг тийж давхар шийдвэр, хоёр дахь шийдвэр гаргана гэхгүйгээр анханасаа зөв шийдэж болоос. Тийм. Зөв баггүй. Тэгэхээр ер нь анханасаа зөв шийдэхийн тулд ч одоо ингээд иймэрхүү төрлийн контентууд, сургалт зарчлагаанууд тэргээл эцэг гэх нь туслах ч гэдэг юм. Эцэг гэх нь бас ер нь айгүй сайн мэддэг байх хэрэгтэй тий. Зөвлөдөг байх хэрэгтэй гэл одоо яг үнэндээ одоо бид нар бол мөчгөрөөрөө л өөрсдөө л ингээл за одоо тэр масыг дагсан сэтгэхүйтэй хүмүүс зөндөө байгаа тий. За үнэхээр сонгосон нь ч тодорхой хэмжээнд бол байгаа л да. Тий. Яг би зүгээр ингэж гитэмстэй ингээл нийллээ гээл тэгэнгүүт за таны түрүүний хэлдэг нөгөө электроникийн чиглэлийн тий цахилгааны чиглэлийн тэнхэн бол ингээд нийлцэн тий одоо ер нь бүх хөтөлбөрүүд нийлээд тэнд ингээд базагдаа явж байгаа гэдэг нь бол надад айгүй зөв юм шиг тий сонсогдож байна. Тухайн үедээ ч гэсэн тэгж бодож ирсэн. Тэгээ одоо би ч өөрөө мэдээллийн технологи төгссөн. Тэгээ та болохоор ингээд цахилгаан холбооны чиглэлийн ингээд төгссөн. Тэгээ ингээд мэдээлэл технологи төгснүүд нь бид нар бол програм хангамжийн хөгжүүлэгч болдог, сервер систем админууд ч болдог, тий ингээд энэ чиглэлийн ажлуудыг ер нь хийгээ явдаг. За дийлэнх нь бол програм хангамжаас эхэлж явж агаад ажлын байран дээр гараад за системээ хариуцдаг, серверээ хариуцдаг, дэд бүтцээ хариуцдаг болоод ингээд өөрчлөгддөг. За зарим хэсэг нь ерөнхийдөө нөгөө десктоп саппортын ажлуудыг ингээд хийгээ явдаг тий. Тэгэхээр нөгөө монголчуудын нийтлэг ойлголт байна л да. За IT-ийн мэрэгчлээ, програм хангамжийн мэрэгчлээ гэхээр бараг л бүх хүний компьютер янзалдаг. Одоо принтер янзалдаг тий. Сүлжээ янзалдаг гэж ер нь бол боддог нэг юм ойлголтууд байна. Яг наад захын чадвар учраас тэгж ойлгодог. Наад захын чадвар учраас тэгж ойлгодог баг тий. Тэгэхээр нөгөө тухайн үед бол би яг ингэж бодож ирсэн. Одоо 14 он гэсэн үг юм байна. Гэхдээ нөгөө технологийн тэнхмүүд бол нийлчлээ. Дэд бүтцтэй холбоотой энэ хэсгүүд нэгээд бол нийлчлээ тий зөв байна. Тэгвэл яагаад мэдээлэл технологи програм хангамж одоогийн компьютер мэдээллийн технологийн тэнхим компьютерийн ухааны тэнхим хоёр нь нийлээд тий ингээд явчих болоогүй болоо гэж бол одоо бид нар ч гэсэн хоорондоо бол тэгж ярьдаг байсан. Тий яагаад юунаас болчих вэ гэл. За тэгэнгүүт зарим тохиолдолд хоёр сургууль нийлснээс холбоотой ингээд таардаг байч гэдэг юм ингээд нэг нэгнийхээ нэг юм DNA одоо тий уламжилж ирсэн энэ юмыг бол ингээд эвдэхгүй ч гэдэг юм уу нэг тийм ойлголтууд бол байдаг ус. Тэгэхээр нөгөө хүмүүсийн гол мэдмээр байгаа зүйл бол компьютерийн ухааны тэнхимд ямар төрлийн хичээлүүд, ямар төрлийн мэргэжлүүд хамрагдаад байна тий. Мэдээллийн технологийн тэнхимд тэрнээс юугаараа ялгаа байна. За ингээд гарахад бол яг үдж байгаа хичээл цагаараа бол ингээд нэг арай нэг өөр байдаг байж магадгүй. Хуучин бол мэдээлэл технологийн одоо бидний манад нэг хичээл дээр бол цахилгаан хэлхээний онлооч ордог байлаа, электроникийн үндсээч ордог байлаа тий. Ингээл холбооны чиглэлийн хичээлүүдийг бас ордог л байлаа л да. Тийм. Тэгэл тэднэр нь нөгөө өстой сонирхолгүй хүмүүстэй бол айгүй хэцүү ундаг хичээлүүд. Гэхдээ ингээ одтой хичээл гээл цахилгаан хэлхээний онл бол одтой хичээл далаас дэш авах хэрэгтэй гэдэг тийм шалгууртаа тэгэл ингээл мэрийдэг байл шүү дээ. Радиогийн үндсгээл тэр үед яг гиснэр ордог байсан. Тухайн манай мэдээлэл холбооны технологийн сургуулийг төгссөн оюутан гэдэг бол төгсөгч гэдэг бол тийм наад зах юмыг холбочдөг, ойлгочдөг, шатаачдаг тийм хүн байгаасаа гэдэг үгнээс бид нар тийм одоо хичээлүүдийг бид нарт ордог байсан юм уу гэж ойлгоод байдаг шүү дээ. Тий. Мэдээлэл холбооны технологийн чиглэлээр мэрэгжилтэн болж гарч ирчээд тийм ээ. Хэдийгээр софтвер ч юм уу програмын чиглэлийн хүн байлаа гэхэд ядаж скен техник ойлгодог, шатаачихгүй тийм хүн байгаасаа тий. Тийм үднээс хийдэг байсан байна. Одоо сүүлийн үед яг хөтөлбөрөөр харьцангуй бас юу гэж нарийнс чинь л да. Яг нэг олон улсын ЮНЕСКОгийн тэр хөтөлбөрүүдийн ангилал байна тий. IEEE-гийн шаардлага байна ч гэдэг юм ингээд боловсролын хөтөлбөрүүдийг яаж явуулах зүгээрийн ямар ангилалд оруулах зүгээр гэсэн олон улсын шаардлагуудын хүрээнд одоо боловсролын яамнаас ч тэр магадлалын техникийн үндсийн зөвлөгөөч тэр шаардлагуудад тавьдаг болж. Тэрний хүрээнд бол ер нь хөтөлбөрүүд нэлээд нарийнсан. Одоо мэдээллийн технологи програм хангамжийн инженерчлэг гэдэг бол тэнд бол өөр зүйл. Өөр зүйл.
Тийм учраас тэнд бас өөр техникт яваад байна гэдэг ч юм уу те. Мэдээллийн технологи бол арцангуйнууд чиний төрөний ярьсан дэд үтцээ хариуцдаг, систем хариуцдаг тийм хүмүүс байгаад идэг болвол програм хангамж инженер ч гэдэг бол яг цэвэр софтвер хөгжүүлдэг тийм ээ. Мобайл софтвер хөгжүүлдэг ч юм уу, десктоп софтвер өөрөө үүдэн те. Back-end, front-end гэж ярьдаг шүү дээ. Тэднийг хөгжүүлдэг. Гол тэрий нөгөө оргуу хоосноос софтверийг бий болгодог гэдэг үүднээсээ мэрэгжил гэж ойлгогдож байна те. Тий. Тэгээд яг манай техникийн хуваарлтын хувьд бол одоо бүтнээр нь бүгдийг хэлчихье гэж бодож байна. Зөвхөн нөгөө тэр тэгээд тэр хоёр биш те. Биш тий. Аха. Тэгэхээр мэдээллийн технологийн техникмээр бол одоогоор мэдээллийн технологи гэж одоо чиний төгссөн мэрэгжил байна. Миний төгссөн тийм мэдээллийн технологи. За тэгээд дээрэс нь мэдээллийн систем, мэдээллийн технологи, мэдээллийн систем. Тэгээд өгөгдлийн ухаан гэдэг data science тийм. Data science. Энэ гурван мэрэгжил байна. Тэгээд түрүү нөгөө GTMS мэдээлэл холбооны технологийн сурвал MKT-с хоёр нийлэхэд яагаад ингээд тустай байна гэдэг бол тэр бас шууд ойлголт шүү. Одоо мэдээллийн систем бол жишээлбэл GTMS дээр байсан хөтөлбөр байхгүй. Тэгэхээр энэ одоо нийлсний дараа энэ мэдээллийн технологийн хөтөлбөр дотор орцсон явж шүү. Юунд орцсон явж шүү. Багш нар нь ч гэсэн тийш орцсон байгаа. Яг бид нар нөгөө програм хангамжаар л боддог байх. Яг үнэндээ бол. Тэгээд багш нар нь ч гэсэн тэгээд холдод орцсон байгаа байхгүй. Тий. Програм хангамжийн бол нөгөө техникт байна те. Компьютерийн ухааны техник. Тэнд бол програм хангамжийн инженерчлэл анхны хөтөлбөр байна. Дээрээс нэмээд 2016 онд бид компьютерийн ухаан гэдэг хөтөлбөрийг нээсэн. Тэгээд дараа нь 20 онд хиймэл оюун гэдэг хөтөлбөрийг нээсэн. Тий. Тэгээ энэ гурван хөтөлбөртэй ингээ 3 хөтөлбөртэй байна шүү дээ. Тухайн техник те. Тийм байна. Тий. Одоо жишээ тэгвэл за шууд асуугаал явчих гэж бодож байна. Компьютерийн ухаан гэхээр яг тэрийг төгсөж байгаа хүн ямар одоо ур чадварыг, ямар мэрэгжлийг эзэмшээд ингээд амьдрал дээр гарахад компьютерийн ухааныг төгссөн хүн ямар ажил хийх вэ? За тэр бол компьютерийн ухаан бол ер нь компьютерийн техникийг ашиглаад компьютерийн шинжилгээ ухааныг ашиглаад амьдрал дээрх ямар нэгэн асуудлуудыг шийдэх тийм боломж бол арай илүү одоо салбар хамаарахгүй гэдэг. Заавал software developer гэж нэг IT-ийн хөгжүүлэгч компани суугаад байгаа гэхээсээ илүүтэй аль ч салбарт ороод тэгээд компьютер ухааны техникүүдийг ашиглаад тухайн салбарт асуудлыг шийдэж болох юм. Тэ орчин үеийн аргуудыг ашиглаад одоо юу гэдэг нэг компьютер ухааны алгоритмыг өөр нэг салбар дээр авчиж ашиглаад тийм ээ. Эсвэл одоо энэ нэмэлт зүй эрүүл мэндийн салбарт компьютер ухааныг ашиглаад яаж автоматжуулж шин юм бүтээж болох юм, эмийн жорыг яаж автоматжуулж болох юм гэдэг манай нэг багш бол жишээлбэл судалгаа хийгээл явж ил байсан. Гэх мэтлээ ингээд илүү судалгаа бүтээлч тал руугаа салбар хамаарахгүйгээр компьютерийн шинжилгээ ухааныг ашиглана гэдэг тал руугаа тийм хөтөлбөр. За бас нэг нь өгөгдлийн ухаан чинь мэдээлэл технологид байгаа тийм. Тэгж. Тэгээд хиймэл оюун чинь нөгөө талд байгаа тийм. Тэгээд энэ хоёр чинь ер нь бол ингээд холбоотой зүйлээ. Гэхдээ яг багш нарын хувьд бол бид баг яг мэрэгжлийн хувьд бол ялгаж болохгүй болчиход байгаа. Тэр нь ижилхэн мэрэгжил мэдлэгтэй багш нар ажиллаж байна. Хоорондоо хичээлүүдээ бас сольж үзэн орж байгаа. Одоо жишээлбэл өгөгдлийн ухаан ч гэдэм үү мэдээллийн технологийн хөтөлбөр програм хангамжийн хичээл үзэх ёстой бол тэр програм хангамжийн нөгөө компьютер ухааны техникийн багш орж ирэл зааж байгаа. Нөгөө талд мэдээллийн технологи дээр одоо веб хөгжүүлэлт гэдэг хичээл жишээлбэл байж байгаа гэхэд нөгөө хүүхэд сонгоцсон болвол тийшээ ороод заачин. Тэр бол сурчин тийм. Яг тусдаа техникгээл яваад байгаа боловч багш нар бол бас нэг л ингэ солигдоо зааж байгаа. Тэгээд яг ихэнх багш нар нь алигаа зааж гин үү? Тухайн оюутнуудыг бас хариуцаад зөвлөх багш ч гэдэм үү те техникийн зохион байгуулалтанд ороод төгсөх хүртэлтэнд менежментийг явж байгаа тэр талаасаа л техник гэж хуваагдаад байгаа болохоос биш. Бас шууд нэг одоо ингээл хоёр тийш хараа сууцсан ч гэдэг юм тийм юм бол тэнд өрөөсөө байхгүй. Тийм бахаа тийм мэдээж тэр чинь нэг юу юм чи. Тийм. За. Тийм байна. За тэгээд өгөгдлийн ухаан чинь түрүү хэлсэн шүү дээ яг нөгөө одоо ингээд нөгөө их өгөгдлийн энэ төр гэл ярьж чинь тэр чинь тэгээд босруулна гэхээр хиймэл оюун нь ороод ир чинь тийм гэл явна шүү дээ. Тэгин. За одоо нөгөө юуны чиглэлээр цахилгаан холбооны яг үндсэн чиглэлээр холбооны инженерчлийн техник гэдэг техник байна тийм манай сургуулийн ууган техник гэж хэлдэг байгаа шүү. Энд бол нөгөө бүр анхны мэрэгжил цахилгаан холбоо одоо бол нэрийн солигдоод мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл гэдэг нэртэй болчиход байгаа. Цахилгаан холбоо хөтөлбөр. Тэгээд дээрээс нэмээд хуучнаар бол радио холбоо одоо бол утасгүй холбооны инженерчлэл гэж хэлж байна.
Дээрээс нэмээд шинээр бол 20 онд бас хөтөлбөр нээсэн. Тэр нь болохоор IoT технологи гэж байна. Тийм. Тэгээд мультимедиа технологи гэдэг байна. Хуучин бол нөгөө телевизийн техник технологи гэж хөтөлбөрөөс энэ тэнхимд байдаг байсан. Тэр чинь бас хувьсаад шинжлэхтэй одоо орчин үеийн мультимедиа технологи одоо метаверс яаж бүтээх юм ч гэдэг юм уу, AR VR ч гэдэг юм уу те, тоглоом хөгжүүлэлт, анимашн, студио тал руугаа бас технологи тал руу хүн бэлддэг тийм бас нэг хөтөлбөр байна манайд. Ер нь бол манайх нэг 20 онд 5 хөтөлбөр шинээр нээсэн. Тэрний 2 нь энэ холбооны инженерийн тэмдгээр явж байна. Нөгөө түрүү хэлсэн өвдлийн ухаан, хиймэл оюун. Тэгээд дээрээс нь нэмээд робот ба хиймэл оюун гэж хөтөлбөрийг бид нэр электроникийн тэмдгээр бас нээчихсэн явж байгаа. Электроникийн тэхэм бол үндсэн электроникийн инженерчлэл гэдэг хөтөлбөр байна. Тэр нь бол яг embedded system автоматжуулалтын инженер гэдэг 2 үндсэн чиглэлээр бол мэргэжилтэд бэлтгэж байна. Дээрээс нэмээд робот ба хиймэл оюун гэдэг хөтөлбөрийг бас шинээр нэгэ таваалж электроник дээр 3 хөтөлбөр байгаа юм байна тийм. Ер нь 2 хөтөлбөр байгаа. Нэг үндсэн электроникийн инженерчлэл нь яг төгсгөтөө 2 тийм трак гэж хэлдэг юм да боловсруулаа. 2 чиглэлд салж төгсгдөг. Дээрээс нэмээд Keybraille гэдэг тийм гэж байгаа юм. Өмнө нь бас дурдсан да тийм. Тэн дээр бол нөгөө Keybraille гэдэг хөтөлбөр байна. Тэгээд компьютерээс сүлжээ гэдэг хөтөлбөр байна. Keybraille гэдэг чинь бол манайх бас энэ Солонгосын Сүнчүүхян гэдэг их сургуультаа 2016 оноос хойш 2 дээр 2 хөтөлбөрийг бас хэрэгжүүлээ явж байгаа. За ямар гоё юм. Тий. 2 жил Монголд сурна, 2 жил Солонгос сурна. Энэ бол бас нэлээд эрэлттэй хөтөлбөр. Бараг нөгөө програм хангаж идэртэй чинь зэрэг тэрнээс ч өмнө дуусдаг тийм хөтөлбөр л та. 2 дээр 2 хөтөлбөр. 2 жил Монголд сураад 2 жил Солонгос сурна. Keybraille гэдэг юм мэргэжилтэн болно. Тэгэнгүүт 2 сургуулийн диплом авах уу? 2 сургуулийн диплом авна. Dual degree гэдэг ойлголт өгдөг тийм тэрээр тусалсан хөтөлбөр гээл тэгдэг шиг. Тэгэхээр шүтээсийнхаа мэдээлэл холбооны технологийн сургуулийнхаа дипломыг авчих юм байна. Тэр нь Keybraille байдлын инженер гэдэг мэргэжилтэд авчих юм байна. Нөгөө Солонгосын Сүнчүүхян их сургуулийнхаа бас cyber security engineering гэдэг диплом авчих юм байна тийм. Ер нь бол их боломжийн тэгээ бас яг харцангуй бас олон хүүхэд явдаг тийм хөтөлбөр. Тэгээ Солонгост очсныхан дараа бас дүнгээс нь хамааруулаад урамшуул интернет их боломжийн байдаг юм шиг байгаа тийм. Уушаас оюутнууд нэлээд бас сонирхолтой. Тийм байна. Ер нь их гоё юм. Наа чинь сонсоход их таатай байх шүү. Тэгээ дээрэс нь нэмээд бас яг манайх холбооны инженерчлэлийн тэнхимдэр нөгөө өмнөх үндсэн холбооны инженерчлэлийн 2 хөтөлбөр дээрээ бас Москвагийн тэр одоо холбооны их сургууль гэж. За. Тэр сургуультаа бас 2 дээр 2 хөтөлбөр хийж 14 оноос хойш хэрэгжүүлж байгаа. За тийм. Яг эхэндээ бол нэлээд олон хүмүүс бол Орос руу яваад суралцаад төгсөөд ирсэн төрүүчээсээ энд компани том компаниудад ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нөгөө дайн байлдаан гээд баг зэрэг явж байгаа хүмүүсийн тоо бол цөөрөөд байгаа. Ер нь жоохон хэцүү байгаа тийм баг. Дээр нь нэмээд бол бас энэ жилээс бид нар нэг электроникийн инженерчлэг хөтөлбөр дээрээ бүгд нэр хятад ард улстай хамтарч нэг хөтөлбөр нээх гээд хэлсэлт авах гээд ажиллаж байгаа. Энэ нь болохоор хятад ард улсын дээр нөгөө Шанхай Jiaotong их сургууль гэж байдаг. Шанхайгийн зам тээврийн их сургууль гэдэг. Тэгээд Америк талаас бол Мичиганы их сургуулийн хамтарч нэг дундаа нэг Global College гэдэг зүйл нэг хятадд Шанхайд байгуулсан байдаг юм байна. Тэр нь болохоор яг тэр Америк сургалттай тэр сургууль нь бол одоо дэлхийн топ 100 сургуульд багтаж байгаа сургууль байхгүй. Тэр нөгөө хамтарсан хөтөлбөрийн сургууль гэсэн үг юм байна тий. Тэр бол маш сайн сургууль. Тэрнтэй бид нар хамтарсан хөтөлбөрийг дөнгөж эхлүүлээд ярилцаад энэ жилээс хэвээр авах гэж явж байгаа. Тэрийг бас ирээдүйд бас маш сайхан хөтөлбөр болох байхаа гэж найдаад. Ер нь тийм байна тий. Наа чин бол одоо за тэгэнгүүт буцаад нөгөө нэг өмнөх хэсэг рүүгээ ингээд орчих л та тий. Үнэхээр хамтарсан хөтөлбөрийн хүүхдүүд бол англи хэлний жишээлбэл босоо оноо өндөр ах уу? Үгүй юу? Үгүй яг л нөгөө өмнөх зарчмаараа. Гэхдээ тэгэл нөгөө өндөрүүд нь авсан учраас тэгэл төрүүлэл авчиж байгаа. Гэхдээ одоо мат 800. За англи хэл нь 490. Тэгэнгүүт ер нь тэр хамтарсан хөтөлбөрийг авах боломж нь яад юм. Тэр нөгөө жагсаалт нь ер нь яад юм. Онооны чанар гэж юм гарч ирж шүү дээ. 1 2 дугаар хичээлгийг зааж өгсөн байна. Тэгээд байна. Тэгээд чанар байгаад байна. Тэгээд мэдээж хэрэг тэр чинь нэг нь өндөр, нэг нь бага байгаад тахаар дундаж нөхөр гарч ирэх юм. Тэгэх гээд шүү дээ. Тэгэхээр
аль болох тэр дундаж гэсэн тоог л өндөр байлгаж ижил гайгүй сонирхсан хөтөлбөрүүд рүү шууд үнэлгээ чинь 800 400 за 800 500 гэлэнгүүд нийлбэр оноо 1300 гэл 1300 гараад шууд бол тэгж бодогдохгүй юу те. Тэр бол тэр оноонуудын чанарыг үнэлж ижил бодогд. Тэг яг нөгөө чи өөрөө үнэхээр хосолсон хөтөлбөрт хамтарсан хөтөлбөрт явмаар байгаа бол аль хичээл дээр өндөр аваарай. Тэнгүүд нэг юм байна. Надад зүгээр зөрүүлээд нэг асуу. Англи хэл муутай. За яг одоогийн хүмүүс бол англи хэл муу байна гэж бол бараг байхгүй байна. Ер нь бол харьцан өндөр байна. Сайжирсан байна те. Мат нийгэм хоёр амар өндөртөө. Нөгөө нөхөр чинь те. Физикийн скил жоох муу. Тэгсэн хэрнээ би электроникийн хамтарсан хөтөлбөрлөө би одоо нөгөө тэнцсэн авцсан. Тэгээ ингээд явнаа гэдгсэн чинь яг хөө тэр тэгээ дараагийн шалгуурт орно шүү дээ. Одоо ингээд явах гэж яхад чи бүх хүн бас явах гэх боломж байна уугүй юу гэдэг асуудал бас толгарч байгаа. Одоо жишээл манай Солонгос хамтарсан хөтөлбөр төр бол цаанаас нөгөө топик гэж байдаг те солонгосын шалтын төвшний оноо шаарддаг. Тэгээ солонгос хэлийг бол 1 2 дугаар курст нөгөө стал нэр нүдэн гихчээр маш одоо тийм шаргуу солонгос хэл заадаг л та. Явахаас өмнө. Тэгээ нөгөө шалгалтаа бол орсон хүмүүст авчиж байгаа. Тэгэл явжиж байгаа. Тэрэндээ хойр хандсан ч гэдэг юм уу. Тэр өөрөөс хамаарсан зүйлээс болоод солонгосын цаас бол энэ хүн бол шаардлага хангахгүй байна гэвэл тэгэл дараагийн уучлаарай л болж байгаа. Уучлаарай болоод тэгээд үндсэн энэ хөтөлбөрөөрөө л явах юм байна. Үндсэн Монгол хөтөлбөр рүүгээ шилжиж болно, нэг бол хойшлоод явдаг ч юм уу те. Үндсэн нөгөө анги чинь нэрээ 2 жил сурчингуудаа явж чадахгүйнүүд нь үндсэн өөр хөтөлбөр лөө тэгээ Монголынх нь үндсэн хөтөлбөр гэж байгаа шүү. Шилжээд явах юм байна тий. Одоо мэрэгжил гэсэн үг шүү дээ. Тэгж болно. Гэхдээ мэдээж хэрэг өндөр оноотой хүмүүс ороод ирэх тийм эрсдэл гардаг л дээ. Яг тий угаасаа суур чадамж нь сайтай байвал тэгээд тэр хүмүүс бол өөрсдөө хичээгээд явах боломж тэр нь л байгаа л да. Тэгээ нөгөө хятадын сургууль болохоор нөгөө англи хэлээр хичээл явуулъя гэж байгаа. За. Хятад хэл бол мэдээж хэрэг харилцааны түвшинд үзье. Гэхдээ бол өндөр оноо бол бас шаардахгүй. Хятад хэлээр харилцдаг болцсон байх. GSK 2 3 4 тэрийг бол бас тийм багсгаа тавих байх тий. Тэнгүүтээ англи хэл бас өндөр шаардж байгаа. Тэнгүүд нөгөө хүн чинь за нийгмийн шалтгаанууд ороод ирсэн байх юм бол тэгэл англи хэлээр үзчихэж л тийшээ явна гэсэн үг болж байна. Тэг нь л гэсэн юм л дээ. Тийм байна. Тэгэхээр ер нь бол яг тэгээ одоо ч хүүхдүүд нэг юм дор хаяж 3-4 хичээлээр шалгалт өгдөг болчихсон тий. Тэгэл тэрүүгээрээ жагсаал ордог болсон л байна л да. За хөтөлбөрүүдийн хувьд бол дайггүй гоё шинжлэгдэж байгаа юм байна. Ер нь олон улсын хамт ажиллагатай байгаа юм байна. Нөгөө эндгийн одоо жишээлбэл манай сургуулийн чинь үндсэн нэршил нь бол тэгэл эндгтэй л хамтын ажиллагаа гэдэг шүү дээ. Тэрэн дээр бол нэг дэлгэрүүлэх юм бол манайх чи 2002 онд тухайн үеийн эндгийн ерөнхий сайд байсан Шири Атал Бахари Важпай гэдэг нэг хүний Важпай нэрмжит сургалтын төв гэдэг юм сургууль дотор байгуулж ирсэн шүү дээ. Тэр сургалтын төв дээр чинь нөгөө богино хугацааны сургалтууд явдаг. Зэргийн бус гэсэн үг шүү дээ. Бакалавр доктор зэрэг олохгүйгээр богино хугацаанд 1 сарч байд юм уу те 45 хоногч байд юм уу 20 хоногч байд юм уу ингээд мэрэгжил дэвшлүүлэх сургалтууд гэж ярьдаг те. Одоо сүлжээнийх нь л гэлгүй их яадаг байсан. Нөгөө олон улсын сертификатын сургалтууд тий. Тэгдэг байсан. CCN-ийн сертификат ч гэдэг. CCNP гэдэг. Тэр сертификатын сургалтууд бол явдгаар явж байна. Тэгээ дээрэс нь нэмээд манайх ч бас нөгөө цахим хөгжлийн яамтай хамтраад нөгөө манай энэ мэдээлэл холбооны технологийн салбарын мэрэгжсэн болон зөвлөх инженер гэдэг юм сургалтыг нь хариуцаад явуулж байгаа. Нэрээ тийм байсан тий. Тэр сургалтын төв дээр явж байгаа. Тэгээ одоо тэр сургалтын төвийг чинь өргөжүүлэх гээд мэдээлэл холбооны технологийн аутсорсингийн төв болгож өргөжүүлэх гээд ажил нь бол нөгөө эдгээр засгийн газарт хамтарсан. Засгийн газар хоорондын гэрээгээр энэ манай сургуулийн яг хажууд нэг 10 давхар барилга бариад одоо энэ жил онд бол ашиглалтанд өгнө гэдээ явж байгаа. Тэр бол нөгөө аутсорсингийн төв гэж байгаа учраас энэ мэдээлэл холбоо програмчлалын чиглэлээр аутсорсинг хийн. Аутсорсинг гэдгийг бол одоо юу гэж ойлгох юм те бид нар инженеэр тайлбарлах юм бол алсын зайнаас ажил их боломж нэгтлэж гэдэг юм уу те. Энтгчүүч өөрөө тэр тал дээр их туршлагатай юм шүү дээ. Америкт байгаа програмуудыг энтгэхт байгаа хүмүүс бичдэг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар тэгэхээр одоо эдийн компани болох юм. Одоо за яг нэг ясандаа нэг тийм орон зай боломж үүснэ л гэж үзээд байна шүү дээ. Тэгээд дараа чинь зохион байгуулалт тухайн үедээ хийгдээд явна гэсэн үг те. Тэгээд тэр түн маань тэгээд нөгөө энтгийн болон Монголын засгийн газрын хоорондын гэрээгээр
хийгдэж байгаа тий. Нөгөө нефтийн үйлдвэр барина гэдэг төсөлтэй ер нь бол хамт явж байгаа төсөл л дөө. Гэхдээ манай боловсролын салбарын төсөл учраас харцсангүй бас хурдцтай явж байгаа. Нөгөө нефтийн хүнд үйлдвэрлэлийн салбарыг ботход тий. Тэгээ тэр ашиглалтанд орчих юм бол бас манай багш нар оюутнуудад бүр илүү өргөн боломж нэгдэх. Тийм байна. Оюутан бахасаа аутсорсингийн төвдөө ингээд нэг өсөндөө дадлагжаад ажиллаад явах боломж гарнаа. Тэгээд олон улсын ажлууд эсвэл дотоодын компаниуд тийшээ захиалга өгөө ингээд явхад ажил хийдэг ч гэдэм үү. Тийм боломж руу бол бас эрэлхийлж байгаа юм байна шүү дээ. Хийж байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь яг сая нөгөө төслүүд гэж ярьсан дээр тэр бол яг манай сургууль дээр хэрэгжиж байгаа нэг томоохон төсөл байна тий. Тэгээд дээрэс нь нэмээд манай сургууль чинь сая 2019 оноос эхлээд 26 энэ онд одоо бид хаалтыг хийх гээд байгаа. За. Энэ бүгд найрамдах Солонгос улсын Койка олон улсын хамт ажиллагааны байгууллага гэж байдаг тийм. Тэр байгууллагын бүцэлгөө тусламжаар 6 сая долларын тийм хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа чадварыг сайжруулах төслийг хэрэгжүүлээд дуусч. За. Тийм. Энэ төслийн хүрээнд бол сургуулийн орчныг сайжруулсан. Одоо ингээл өнгө үзмжнээс ихсэл тэгэл цаашаа доктор лабораториудыг шинээр байгуулах ч гэдэг юм уу те. Ингээд тэр хүрээнд бол сургууль бол шинээр өртгөл барьлаа. Өртгөлдөө бол 10 шинэ судалгааны лабораторийг орчин үеийн лабораторид байгууллаа. 10 лабораторийн хувьд бол гадаад их сургуулийн багш нарууд ирээд хүртэл биднэрт танай лабораториудад судалгаа хийх юмсан гэж ярих хэмжээний тийм сайн 10 лабораторийг байгуулсан. Ямар гоё юм. Тийм. Наач яста гоё юм дээ. Тэгээд ямарч байсан тэгвэл нөгөө оюутнууд маань ингээд мэрэгчлээ сонгочлоо тий. За түрүүний хэлдэг угнаа багшийн маань захирлын маань хэлдэг мэрэгчлүүдээс ингээд сонгоод орчлоо. За програм хангамж илүү мэдээллийн технологи хоёр бол нэг хүмүүсийн гол асуулт асуудаг тий. Ялгаа нь яг юу юм бэ? Хичээлүүд нь юу юм бэ? Хөтөлбөр нь юу юм бэ? За нөгөөтэйгүр ажил олгогч нар юу гэж хэлдэг вэ гэхээр за одоо их сургуулиуд төгссөн хүүхдүүд чинь ингээд ажлын байран дээр гараад ирэхэд чадахгүй байна шүү дээ тий. Ажлын байран дээр тэнцэхгүй байгаад байна шүү дээ. Та нар юу заагаад байгаа юм бэ гэж нэг тэгдэг тий. За тэгэл зарим одоо хувийн сургуулиуд нь ч гэдэг юм уу за эсвэл програм хангамжийн чиглэлээр бол хувийн одоо төвүүд сургалтын төвүүд нь богино хугацааны мэргэжил болчихлоо гаргаад олон болчлаа тий. Тэгэхээр ер нь их сургуулийн одоо суур хөтөлбөр тий суур чадам за бид нарыг 1 2 дугаар курстэй авахад бол 1-р курстэй бол математик 2-ыг ороод физик 1-2-ыг ороод электроникийн үндсээ ороод тий алгоритмын үндсээ ороод англи хэлний ороод ингээл явдаг байлаа тий. Одоо ер нь ямар байна? Одоо нөгөө за үндсэн нөгөө тэнхмээрээ ч гэдэм үү факультетээр ингээ хуваагдаад ер нь тэр чиглэлийнхаа хичээлүүдийг ер нь орж ийн үү? Ер нь одоо нөгөө мата, физикэ тий зохиогоо ороод ингээл явж байгаа юу? Тэрийг хоёул нэг жоохон дэлгэрүүлээд яа. Түрүүн би бас тавч хэлжсэн. Хөтөлбөрүүд их нарийнсан гэж тий. Тийм учраас бол яг бүх хөтөлбөрт одоо цэглэлгаалхын онлыг бол орохгүй байна. Яг нөгөө техникийн мэрэгжил, техник хангамж тал руугаа хөтөлбөрүүдэд орж байна. Эсвэргээрээ яг бүх хөтөлбөрүүдэд бас одоо юу гэдэг нөгөө мэдээллийн технологийн олон хичээлүүдийг бас бүгдийг орохгүй байна тий яг нэмэрчлэрээс халж байна. Гэхдээ мэдээж хэрэг програмчлал ч гэдэг юм уу, хиймэл оюун ч гэдэг юм уу сүүлийн технологид бол аль ч хөтөлбөрт хэрэгтэй учраас бол орж байна. За бас болно тий. Тэр бол болж байна тий. Тэгээд харьцангуй нарийнсан тэгээд нөгөө түрүүн ярьсан би нэг олон улсын зөвлөмж шаардлагууд байдаг гэж тий. Тийм байна. Тэгээд ЮНЕСКОгийн хөтөлбөр тавигдж байгаа зөвлөмжүүд байна ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү зөвлөмжүүдийг нэлээд мөрдөөд хөтөлбөрүүд нарийнсаж байгаа. Тэгэхээр бол мэдээллийн технологи гэдэг бол нөгөө нэг бэлэн болсон системийг яаж авч явах уу, ашиглалт үйлчлэгээ хийх үү гэдэг тал руугаа хүмүүс бэлдээд идэг бол нөгөө софтвер инженер гэдэг чи эсрэгээрээ оргуу хоосон байгаа зүйл дээр нэг яаж нэг шинэ аппликейшн програмч гаргачих юм те програм бичгийн ингээд ялгаан жишээл наад зах нь чинь байна л гэсэн үг шүү дээ те. Тэгвэл электроник инженер бол юу гэдэг нөгөө чипийг програмчлал ямар ч байсан чипээ програмчлал хэлхээгээ өгсөн те. Ялгаагүй програмчлал бас хийж байгаа. Тий. Тэгээд холбооны инженерчлэгээд үндсэн юм аваад үзэх юм бол одоо нэг хөдөлгөөний толгой нь Монголын хөдөлгөөний толгойн компаниуд байна. Зэрэг цагдаагийн холбоо ч гэдэг юм ингээд холбоо гэж хаанд дурддаг нь барилга байгууламжийн холбоо, нисэх төмөр замын холбоо, навигац, ардаар ч гэдэг юм те ингээд.
Тиймэрхүү юмнууд дээр бол инженерүүд ажиллаж байна л да. Тийм. Ер нь одоо ингээд сая та яриандаа дурдж штэ. Их сургууль гэдэг бол өөрөө шинжлэх ухаанч тий. Одоо нэг ясандаа өөрийгөө бие даагаад судалгаагаа хийгээд тэгээд ингээд шинэ бүтээгдэхүүнүүд гаргах тий. Тэр суурийг ингээд өгдөг юм аа. Өгөх ёстой юм аа гэдэг. Би бол ингээс одоо манай хүүхүүд жишээлбэл 10 дугаар анги. За тэдний сургууль дээр ингээд очиод багш нартай нуулзаад ингээд яхад тэдний сургуулийн хүүхдүүд нь бол ингээд өмнөх жилийн төгсөгч нарын Цинхуа их сургууль руу ингээд орсон гэж тэгж байгаа. Олон улсын хөтөлбөртэй сургууль. Тэгэнгүүт багш нар захирлууд тэнд очиод нөгөө төгсөгч нартойгоо очиод уулзахаар биеийн тамирынхаа хичээлийг сайн оруулахгүй яасан юм бэ гэдэг. Хятад ч юм бол одоо биеийн тамир өөрөө номер 1 гэдэг шалгалттай биеийн тамир гэдэг ойлголттой тийм учраас заавал их сургуульд биеийн тамирын хичээл ордог. Тэгэнгүүтээ бараг л одоо юу гэдэг 20-30 сүнайлгадаг, турникээр сүнайдаг шиг тийм үү. Бараг нөгөө цэргийн норм гэдэг шиг юм. Наацхийн физикал нормтой байх гэдэг. Тэгжиж тэр хүн илүү нөгөө юу гэдгийг эрүүл, идэвхтэй, тэгээд ингээд өөрийгөө дайчлах, дэсвэр хатуужилтай сургадаг шиг тийм үү. Тэгэхээр яг нь ер нь нөгөө миний бас хэлэх гээд байгаа санаа их сургууль гэдэг бол өөрөө энэ шинжлэх ухаанч тийм ингээд тухайн улсын төлөөлж байгаа нэг юм сургууль за улсын ч байна уу хувийн ч байна уу тийм их сургууль төгсөж байгаа бол улс үндэстний хувьд тийм юм дархлаа болох хэвээр нэг юм суур зүйлүүд босрлын босхийг бас одоо юу гэдэг дээд одоо босго гэж ярил одоо доор олчих гэдэг тийм. Босрлын манай босрал ер нь хамгийн дээдэлтэй хаа үрж чадах юм гэдэг юмний төвчилж авч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэх сургууль гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь байх ёстой заавал байх ёстой инженерингийн суур ур чадвартай хүн бэлтгэхийн тулд бол байх ёстой тэр мат нь байна, физик нь байна тий. Тэгээд дээрэс нь эрүүл монгол хүн байхын тулд гэдэг үндсэн дээрээ одоо юу гэдэг биеийн тамир нь байна шиг тийм ийм хичээлүүд бол ер нь заавал орох ёстой. Би бол тэрнтэй бол санал нэгдэж байна. Тийм. Ер нь ингээд нөгөө сурах гэдэг чинь өөр аягүй чухал ойлголт бас байгаад байгаа шүү дээ, тий. Тэгээ бас нөгөө суралцагч сүүлийн үед яг нөгөө нэг гялс яарсан сэтггүй их болчиход байна л да. Гялс ингээл төгсчий, тий. Тийм ээ. Тийм яг хөө тэр чинь бас айжмаар тэр хүнд арай сууртайгаар мэдлгүүдийг системтэйгээр хийж өгнө гэдэг юм, тий. Яг шууд машин болгохгүй гэсэн үг шүү дээ. Хийхээр хийчдэг хүнийг бэлдэх гэдэг чинь бас бол нэг өөр хэрэг. Өөрөө санаачлаад юм хийдэг хүнийг бэлдэх гэдэг бас нэг өөр хэрэг. Гэж үзэж байгаа байхгүй юу? Босралтай. Тэгээ дээрэс нь нэмээд бүгд сургалтын дүүгээр босрал эзэмшчихэд хангалттай гэх юм бол энэ үндэсний босрал гэдэг юм чи хаа өрөх вэ гэдэг асуудал хийж байгаа шүү дээ, тий. Их бах. Тий. Бид нар бол бас энэ Монгол үндэстэн гэдгийн өмнө өөр хүлээсэн их сургууль гэдэг бол тийм бас өндөр түвшинд үйл ажиллагаа болдог академик байгууллага байгаасаа гэж боддог шүү дээ. Тэр улсын их байна уу, хувийн хвшлийнх нь хамаагүй л дээ. Олон тэр босгоод авч байгаасаа. Тэр нэрээ авсан л бол тий. Нэр хүндтэй байгаасаа. Олон улсын их сургуулийн жишгт ажилласаа тий. Дор ижил Монгол хүний бүтээсэн зүйлийг олон улс уншдаг байгаасаа гэдгээс л эхэлнэ шүү дээ. Тийм яг зөв. Тэрийг бичдэг хүнийг бэлдэнэ гэдэг чинь суурьасаа л эхэлнэ. Шууд магистр ч юм уу докторийн төвчөнд очиод юм хийгээд эхэлнэ гэж байхгүй gaasаа шүү тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг шатаар ахна гэдэг тэр зарчмынхаа дагуу л явна гэсэн үг. Ерөнхийдөө хөтөлбөрүүдийн хувьд бол суур хөтөлбөрүүд за тийм Монгол хүн бэлдэх тий Монгол инженер бэлдэх гэдэг тэр үндсэн одоо концепц гэдэг юм үндсэн зорилгыг бол мэдээж их сургуулиуд маань бол аваа явж байгаа. Хоёулаа түрүү ярьсан нэг юм олон улсын за сургуулиудтай бол хамтын ажиллагааны гэрээ хийж байна. Ингээд явж байна. За зарим хамтын ажиллагааны гэрээ хийж байгаа нь бол топ 100-ийн нэгч байна гэж хэлж байна тий. Тэгэхээр ер нь манай Монголын их сургуулиуд за ялангуяа одоо холбооны технологийн сургуулиуд тэгээ шүтээс өөрөө олон улсын төвшөнд ингэж одоо ирэмблэгдэж гин үү тий. Тэнд ер нь ямар төвшөнд очиж байна. Одоо бид нар ингээд хөтөлбөрөө сайжруулчлаа. За дид бүтэц сайжирчлаа. Хөтөлбөр сайжирчлаа, орчин сайжирчлаа тий. Ингээд ирэхэд за ер нь багш боловсон хүчнүүд бол одоо бас ингээд сайжраад эхэлж байгаа тий. Инхээр ер нь олон улсын төвшөнд бид нэр хаана очиж ирэмблэгдэж байна тий. Ер нь одоо
За яг уу үнэхээр хэл ус сайтай дэлхийн нийтээрээ бол ингээл ранкингийн тэдэдтэй топ 100-гийн тэдэд гэл ингээл явж гин. За топ 100-д явж байгаа хүүхдүүдтэй бол ерөнхийлөгчийн илгээлт гээл ингээл тэтгэлгийг нөгөө л ингээл явуулж гин тийм. Тэгэхээр одоо манай сургууль өөрөө ер нь хаана явж байна вэ? Яг манай сургууль гэхээс гадна манай улсын сургуулиуд тийм. Тэгэхээр зүгээр энэ дээр нөгөө олон улсын тэр ранкийг гаргах гэдэг юм чи өөр их нарийн байдаг. Ааха. Одоо гадаад оюутны тоо гэдэг бол асар том үзүүлэлт байна тийм. Оо за шууд тий. Тэгээд мэдээж тийм жилд хэвлүүлж гаргаж байгаа өгүүллүүдийн тоо, пейперийн тоо, патентийн тоо ч гэдэг юм уу тий. Тэгээд дээрэс нь тэр багш боловсон хүчний мэдээлэл байна. Дээрээс нь тэгээд орчин байна ч гэдэг юм уу тий. Ингээд маш олон үзүүлэлтүүд нийлж ийж тэр ранк гэдэг юм чи тогтоож байгаа. Сүүлийн үед бол Монголын сургуулиуд бол нэлээд ялангуяа томоохон сургуулиуд бол чадамж нь дээшилж байна. Сүүлийн үед олон улсад хэвлэж байгаа, гадаад дээр хэвлэж байгаа эзэмшилгээний өгүүллийн тоо Монгол улсад харьцангуй олон болж нэмэгдэж эхэлж байна. Багш нар бол захын багш бол олон улсад хэвлэх чадамжтай болцсон байна. Дээрээс нь нэмээд яг оюутнуудаа тийшээ татан оролцуулах боломж кейсүүд их гарч байна. Тэ. Зөвхөн магистр оюутан гэхгүйгээр бакалавр оюутны тагаа хамтарч ажиллаад ч одоо олон улсад эзэмшилгээний өгүүлэл хэвлэж байгаа манай багш нар байна. Тэгээ яг манай улсын тэр сургуулиудын чансаа бол харьцангуй сайжирч байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ гол асуудал нь нөгөө олон улсын сургуулиуд юугаар ялгаатай байдаг гэхээр магистр, доктор оюутан гэдэг юм нь маш олон тоотой байдаг байхгүй юу? Маш олон тоотой. За. Тийм. Одоо тэгээ full time гэж ярьдаг. Бүтэн цагийн магистр оюутан, доктор оюутан маш олноороо байдаг. Тийм сургуулиуд чинь өндөр хартанд орчод байгаа байхгүй. Манайх ч юм болохоор оюутны ихэнх нь бакалавр оюутан, магистр, доктор сурья гэхээр ажилд ороод ажиллаа хийгээ явцдаг. Тэгээд яг магистр сурж байгаа цөөхөн хідэн хүмүүс нь яг нэг ажлынхаа хажуугаар сурдаг ч гэдэг юм. Тиймэрхүү бэрхшээл Монгол улсна цөөхөн хүн амтай зах зээл өмөгдмөл байгаа тийм нөхцөл байдлуудаас болоод байна. Тийм агсан төвшин олон оюутан сурдаг сургуулиудад бол эрдэмтдийн бүтээлийн тооч зогцсон нэмэгдээ явчихна шүү дээ. Тиймэрхүү үзүүлэлтээсээ болоод сургуулийн үзүүлэлтүүд бол яг олон улсын тэр топ 100, 500 өнтерлөө 1000 доторч гэдэг юм одоогоор бол алга байна. Тэгтээ бол нэг 2000, 3000 орчим бол манай сургуулиуд явж байгаа. Монголын сургуулиуд. Сая одоо тэр топ байдаг үгүй би сайн мэдэхгүй байна. Зүгээр таны ярианаас ингээд бакалавра төгсчөөд тий буцаад сургууль дээрээ магистраар сурж байгаа оюутны тоо ер нь хэр байдаг вэ? Одоо ер нь Монголын мэрэгжилтэн боловсон хүчнүүд хичнээн хувь нь бүгдээрээ л бакалавраасаа дээшээ гардггүй юм тий. Одоо магистр тэр бол ерөөсөө нийгэм нөгөө одоо байгаа энэ манай ажил олгогч нарын шаардлагатаас нэлээд уялдаатай болж байгаа байхгүй. Үйлдвэрлэгч ч гэдэг юм уу, хөгжүүлэгч орон байж тээ одоо Япон, Солонгос, Хятад ч гэдэг юм. Тэнд чинь бол өндөр түвшний боловсролтой шинэ бүтээгдэхүүн санаачлах, патент гаргах, судалгаа хийх боломжтой хүмүүс чинь тэр үйлдвэрлэлийг чинь шинээр явуулна шүү дээ. Тим шаардлага бол нөгөө ажилд авах хүмүүстэй тавьж байгаа. Тэгээд дээрэс нь тим байх юм бол урамшуулал тэр цалин хөндлөж гэдэг юм өндөр байна гэдэг. Тим боломжууд нь бол нээлттэй байна. Тэгэхэд манад эсэргээр манай бакалавр төгссөн хүмүүс чинь бол яг академик боловсролын нөгөө суурийг маш савчаад байгаа байхгүй. Манай Монгол Улсын сургуулиуд бол ер нь бакалавртаа баг гадаадын сургуулиудаас илүү юм зааж байгаа. Контент төвд. Маш их юм шингээх гэж хичээж байгаа. Тэгэхээр дараа чинь сургуультанд олон байхгүй учраас тэрийг нь бүгднийг айлгуулах шингээгээд хүнд өгөх юм өгчий гэдэг бүтнээс. Тэгээд эргээд Монголын бакалавр төгсөн хүүхд гадаад очиж сурахад бол дараагийн шатанд бол ямар ч асуудал хүртэл байдгүй сурдаг. Тэгэхээр яг тэр тохиолдолд болохоор нөгөө манай бакалавр шин төгссөн хүмүүс дээр ажлын байдлын шаардлагыг нэг талдаа хангачаад байгаа юм гэж хараад байгаа байхгүй. Тэгээд тий ажлын байдлын чинь шаардлага хангахгүй гэж яриад байгаа боловч яг нөгөө өндөр түвшний академик боловсрол яриаггүй зөвхөн нөгөө өдөр тутам хийдэг ажлын дадлагчлалын тухай яриад байгаа байхгүй. Тэр дадлагчлалыг бол сургууль академик суурь мэдлэг олгоод 4 жил явж гин хажуугаар мэдээж хэрэг тодорхой хэмжээний дадлага хийлгэн. Гэхдээ тэр хугацаа богино учраас бас зарим нэг хүмүүс харилцааг руу дадлагшиж таарна шүү дээ. Тэгээ ажлын байран дээр угаасаа нэг хэдэн сар ажиллаад
дадлагчаад байгаа байхгүй. Тэр дадлагчид сайн уу муу юу гэдгээс энийг сургуулийн боловсролыг бас үнэлж болохгүй. Тэр академик боловсрол өндөр байх, магистр докторийн түвшинд судалгаа хийдэг байх энэ төр гэдэг бол арай өөр ойлголт юм байна. Яг тийм хүн авах гэж байгаа газар байна уу гэхээр Монголд бол цөөхөн л байна. Тийм шаардлага тавьж байгаа газар гэдэг юм уу тий. Үнэхээр манад ийм хүн хэрэгтэй байна гэд ажлын байрныхаа шаардлагыг өндөрсөх юм бол хүмүүс чинь бас сурхаас өөр аргагүй болно шүү дээ тий. Ер нь сургууль одоо химэл оюуныг хэрэглэхийг хэр дэмжиж байна? Одоо юу гэдгийг байгаа зүйлээс бид нар зогтож болохгүй шүү дээ. Болохгүй тий. Болохгүй. Тийм л зарчим. Одоо бид нар аль болох тэрлөө яаж химэл оюунтай хамтарч сургалтаа хийх үү? Тэгээд яаж илүү оюутныг сайжруулах вэ гэдэг тал руу л ажиллах хэрэгтэй. Багш нарт ч гэсэн ер нь тийм л хүсэл баримт байгаа гэж найдаж байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн хэцүү юм бол ихтэй химэл оюун гарч ирэх нэг юм асуудал тулгарч ирсэн. Шалгалт авах гэдэг асуудал. Шалгалт авахар чинь нөгөө ChatGPT гээл оюутнууд чинь анх гарч ихт чинь шуураад л тий. Тэгэл асуултаа асуугаал нөгөөдхөрөө хийлгэх гээл тий. Тэгээд одоо курсын ажиллаач хамаагүй нэг хийлгэчихэл тий. Тэгтээ тэрнийхээ учрыг олохгүй байх тохиолдлууд их гарч ирсэн л та. Одоо зүйл дурга бид нөгөө даалгавруудаа бүтээлч болох хэрэгтэй. Тэгээд химэл оюун ашиглаа хийж байгаа байсан ч гэсэн тэр хүн бас нөгөө промпт чигтээ тэр хүний зөв бичснээс хамаарад ямар үр дүн гаргаж өгөх үү гэдэг юм хамаар шүү дээ. Тэрнээс хамааруулаад бас нэг жоохон бүтээлч болгоод нийлмэл болгоод өгчих юм бол аятайхан юм ажлууд улам сайн ажлууд гаргаад авах боломж ч гэсэн харагдаж байгаа юм. Одоо баг ийм промптчдаг хичээл ормоор юм уу? Яг хаа сүүлийн үед компаниуд тийм болчиход шүү дээ тий. Одоо химэл оюуны нөгөө төлбөртэй ирэхүүд авчихар чинь промпт сайн бичдэг байхгүй бол болохгүй. Тэгэхгүй бол нөгөө зардал болно тий. Тэгэхээр чинь хүний мэдлэг мэдээж хэрэг бас тодорхой хэмжээнд хүрсэн байх хэвээр. Тэгээ дээрэс нь логик сэтгэлгээ өндөр байж ич промпт чинь бас их авьяастай сайн бичнэ тий. Тэгэхгүй бол нөгөө юу гэдэг маш олон асуулт асуугаад байдаг үр дүнд хүрдэггүй. Тийм эсрэгээр байгаад бол тийм хүмүүс ч одоо компаниуд эсрэгээр үнэлэхгүй болж ирчих. Компанид хүртэл тийм соёл үүсч эхэлж ийн гэж саяхан би нэг хүнтэй уулзж байгаа. Тэгж ярьж байгаа байхгүй. За одоо ингээд нөгөө AI гээд хоёлоо яриаруу ингээд ороход AI гарч ирлээ. Зарим мэргэжлийг ингээд ер нь бүрэн орлож гинөө гээл тэ. За ялангуяа junior developer-уудыг ч гэдэг юм уу, програм хангамжийн инженер гэдэг ч юм уу ер нь бүрэн орлож гинөө. За нөгөө электроникийн инженерийн тэр бол харьцангуй бас гайг баг. Тэгээд сансныг бодоход бас нэг юм бүтээлч ингээд өөрөө мэдээж тодорхой хэмжээр ашиглан мэдээж ашиглаж байгаа тийм. Гэтэ нөгөө нөлөөлөл нь харьцангуй бас арай бага байгаад ээж магадгүй ч гэдэг юм уу. Харьцангуй нийлмэл ажил хийж байгаа учраас тийм. Хардвер, софтверийн нийлмэл тийм ажил хийж байгаа учраас тэрэн дээрээ интеграц хийхэд хүртэл бас өөрийн ухааныг оролцуулж хийхгүй бол болохгүй, өөрийн гарыг оролцуулж хийхгүй болохгүй тохиолдол байна. Гэтэл нөгөө програм хангамжийн хөгжүүлэгч нар те одоо мэдээлэл технологийн хүмүүс ч гэдэг юм ингээд гол челленж болж эхлээд за Америкт ч гэдэг юм уу junior developer-уудад ер нь ажил олдохгүй байна те. Junior developer-ыг одоо за Монголд бол 2,500,000 төгрөгийн цалинтайгаар аваад ажиллаж байхын оронд те нэг AI нэг ахлахта цалингийн жоохон нэмээд тэгээд нэг AI эйжент аваад өгчөө. Тэгвэл нөгөө junior-ыг сургаж ирснээс илүү үр дүнтэй efficient байна гэдэл. Одоо тэгж эхэлж ийн л та байгууллагууд. Тэгээ ингээд хүнээ цомготгоод ингээд эхэлж ийн те. Америкт одоо очиод магистр төгссөн хүмүүс ч гэсэн ажил олдохгүй байх магадлал бас айгүй өндөр байгаад эхэлж байна. Тэгэхээр ер нь энийг одоо хамгаалахын тулд гэдэг юм уу төгсөгчнөрөө ажлын байраар хангахын тулд те ажил дээр бүрэн гаргахын тулд одоо төгсөгчнөр ажил дээр бүрэн гарч ийна гэдэг бол сургуулийн чанартай бас ингээд шууд холбоотой гэж үзэж болох байх те. Дор ажил дан байдлаар нийгэмд тэр чинь явж байгаа асуудал шүү дээ те. Ингийн тулд ер нь сургууль яг ямар алхмуудыг хийж байна? Одоогор бол манай ажил эрхлэлт бол өндөр байна. Одоохондоо. Яг ирээдүйд яахыг бол нөгөө чиний ярьж байгаагаар те хүн орлуулагч орлуулагч гэдэг юм тийм нөхцөл байдлууд дэлхийн нийтэд байгаа тэрэнд учраас Монгол ч гэсэн тэр шуурга орж ижил таарна. Гэхдээ сайн нэг юм уншиж хахад бүгд нэг хэсүүд ард улсад ч нөгөө AI-аар ажлын байраа бас орлуулахыг зарим тохиолдолд хоригдчлоо хууль гаргачихж байна гэж шүү дээ. Тэр бол бас төрөөс зохицуулах ёстой л асуудал юм шиг харагдаж байгаа. Тэгж байна тий. Яагаад тэгэхээр эргээд технологи өөр хүн төрөлхтний эсрэг байж болохгүй гэдэг юм байгаа шүү дээ. Одоо Япон жишээлбэл робот их орно гэж
бид нэр баг баталт хийж төсөөлдөг гэсэн. Одоо ч тэд нэр робот сайн хийдэг. Гэхдээ яг Японд очихоор роботууд үнэхээр ажил хийгээд байгаа юм уу гэдэг. Яг ингээл өдөр тутамд хийж байгаа ажил бүр жижигхэн ч гэсэн ажлыг бол настаа ч гэсэн хамаагүй хүнээр хийлгээл явж л байдаг. Хүний төлөө нийгэм байдаг. Тий. Тэгэхээр бол бас тэр талаа бас барьж явах хэрэгтэй юм шиг. Яг өдөр үйлдвэрлэлийн том хүнд үйлдвэрлэлийн автоматжуулалт тэргээд нэг хятадд байдаг харанхуй үйлдвэрүүд энэ төргээд ойлголтууд байна шүү дээ. Хүн байхгүй харанхуйд роботууд юм хийж байна. Тэр мөр бол байж болох л байх л та. Өдөр тутмын манай ах шиг ийм үйлдвэрлэгч биш байгаа өнөөгийн нөхцөл байдал дээр нэг жижиг сайжиг ажлыг хүнээс булаалгаж аваад авахд бол эргээд төрн өөрөө бас тэрэн дээр анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг ер нь. Төвөөс нь компани шийдлэр бол нөө чиний төрөний ярьдгаар эйжентийн тусламжтайгаар цөөхөн хүнээр ажил хийлгий. Мэдээж хэрэг тийм нөхцөл үүснэ. Гэхдээ бүгдийн төр зохицуулж чадахгүй л хэл та мэдээж хэрэг. Тийм. Гэхдээ бас тодорхой хэмжээнд хамгаалах жоохон зохицуулт хэрэгтэй болох ирээдүйд өнөөдөр биш л дээ. Магадгүй л. Гэхдээ ер нь тэрнээс хамгаалаад одоо юу гэдгийг заан хөтөлбөр дээрээ түрүүний ярьдаг маш сайн промпт бичдэг тий тэр хичээлүүдийг нь ордогч байх юм уу тий. За нөгөө тэгүүрээ ингээл бас юу ярьдаг штэ. Одоо ингээл хөгжүүлэгчнэр ингээд чанаргүй девелопмент айгүй хийдэг байна гэл тий. Миний нөгөө амьдрал илүү ойрхон байгаа болохоор би бусдын илүү сайн мэдгүй байгаа тий. Чанаргүй девелопментууд айгүй гарч ийна. Quality айгүй муу байна гэл. Тэгэнгүүт quality сайтай байхын тулд нөгөө хүний чинь нуур чадвар нь сайн байх ёстой ч гэдэг юм уу. Тэрүүгээр адилгүй хэрэглэх ёстой ч гэдэг юм. Ингээл яригдаа явж ийн л да. Тэгэхээр нөгөө инженерүүд бэлдэж байгаа одоо сургуулиуд бол за бид нар мэдээж л манай бүтээгдэхүүнүүд бол ажил олгогч нар дээр л очино. Ажил олгогч нар дээр очиод гологдохгүй байх нь хамгийн түрүүний чухал. Тэгээд дээрэс нь түрүүний өмнө хэлжсэн нөгөө Монгол хүн, шинжлэх ухаанч хүн, тэ эрүүл хүн, инженер гэдэг зүйлийг бэлдэнэ гэдэг үндсэн одоо нэг юм зарчим гэх юм уу да тий тэр бол мэдээж байдгаараа байна. Тэн дээр нэмэх нь одоо яг нөгөө орчин үеэ дагсан одоо тэр ажлын байрыг дагсан тэр зүйл рүү ер нь хэр нийцж байна тий тэрэн дээр ер нь яг юу хийж гин ажил олгогч нартай ер нь та нар хэрхэн хамтарч ажилладаг вэ? Ажил олгогч нараас бид нар санал авдаг. Нэгдүгээр, хоёрдугаарт нь яг жил болгон ажил олгогч нартаас уулзж байгаа. Сургууль дээр нэг job fair гэж ярьдаг тий ажил олгогчдын өндөрлөг жил болгон хийж байна. Тэгээд мэдээж хэрэг салбарын компаниудаас нэг 40 орчим компани бол дунджаар ирээд байна. Тэгээд өмнө нь жил ирсэн нь энэ жил ирэхгүй ч юм уу тийм тохиолдол бол байна. Гэтэ яг дундаж тоогоор тий компани хэрэгцээ шаарддаг тухайн нийлдэхтэй ажлын байрны дээрээс хамаарат. Тэгээд компани сүүлийн үед ажлын байран дээр хүн авахдаа их багаас нь авахыг эрхэмждэг болж. Харин одоо тэгээд тахшаа байна. Дадлах давъя, цагийн ажилд авъя, соёл сургая, тэгээд дараа нь ажилд авъя тий. Тэнгүүд чинь зөвхөн төгсөж байгаа оюутнууд гэхээсээ илүүтэй бас. Одоо ер нь 3-аас эхлээл явчихж байна. Бараг 2-оос ч эхэлж байгаа тохиол байна. Цагийн ажлын дээр тав. Тийм боломжууд бас нэлээд их болчлаа. Тэгээд тэд нэр тэрийг танилцуулах гэж бас сургууль дээр нэлээд бас ирж гин. Тэр далимд нь уулзж гин тий. Тэгээд компаниудаас бол яг AI гэдэг чинь бас нэг бэрхшээл сая ярьлаа шүү дээ тий. Ажлын байрыг орлох гэд. Тэрнээс гадна нөгөө хүмүүсийн тууштай байдлыг яаж дээшлүүлэх үү гэдэг тал дээр бас нэлээд комент хэлдэг байхгүй юу. Сүүлийн үед нөгөө жинзээ үеийнхэн ч гэдэг юм уу те. Нэг юмдаа төвлөрөхөөр их сайн хийдэг. Хэрвээ төвлөрөх юм биш байх юм бол гарья гэдэг юм их амархан шийдвэр гаргадаг. Тэр нь эргээд манай ажил олгогч нарт нөгөө хуучин уламжлалт байсан соёлоос нь жоохон зөрдөг ч юм уу тийм тохиолдол байдаг юм шиг байна. Тэгээ нөгөө хүмүүс маань газ ажиллаж яснаа гарья гэдэг шүү дээ ч гэдэг юм уу те. Анханаас нь дасгаж авахгүй болохгүй байх ч гэдэг. Бидний үед чинь нэг ажилд орчхоор ингээл өдөө хүртэл ингээ явж явах чинь тийм байна. Тэгэхээр яг хөө тэгээд тэрийг бол тэгэл өстой нөгөө компаниуд ухаанаа оролдуулахаас харахгүй л болж байгаа байхгүй. Эргээд зөвхөн сургуулийн асуудал бол их хэцүү болчихж байгаа. Бид нар ойлгох чадвартай хүн үгүй. Тэгтээ хандлагыг бол мэдээж хэрэг соёлтой айтайхан хүн болж бэлдэж өгөхийг л хичээж штт. Тэ. Гэхдээ орчин үеийн тренд сэтгэхүй гэдэг юм бол бас нийгмээрээ байж л байгаа штт. Ажлын байран дээр гарахад за одоо юу гэдгийг хөгжүүлэгч нь бараг л фронт энд хөгжүүлэгч нь фронт энд бэк энд дээрээ салчиж гин. Тэгэнгүүтээ хараас нь quality engineer гээд дахиад тусдаа салчиж гин гээд
Тэгэхээр ер нь их сургууль одоо яг ингээд ажлын байрны энэ шаардлагуудыг хангасан байдлаар тус тусаа ингээд мэрэгчлэн бэлтгэх рүү ер нь явж гин үү? Эсвэл одоо за девелопер гэвэл за чи бол ер нь аль альнийг л хийн тий. За дараа нь аль руу хөрөхийг нь бид нар яг удчиж мэдэхгүй шүү дээ. Аха. Тийм учраас аль альнийхэн суур мэдлэгийг олгоно л гэж явж байгаа. Аха. Тэгэхээр тухайн хүний сонирхол, чадвар аль чиглэл рүүгээ байна тий. Аха. Тэр рүүгээ явж шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө UX UI гэж хэлээд байдаг. Дизайнаа хин сайн хийх юм тий. Эсвэл ардах кодоо хин сайн бичих юм гэдэг үү тэгэл. Тэр бол тухайн хүнээс хамаарч байгаа. Тэгэх баг. Ер нь хөө хүний өөрийнх нь сонирхол тэгээд илүү мэрэгшилж байгаа. Гэхдээ тэр төрлийн хичээлүүдийг одоо юу гэдгийг 3 дугаар курстэй за би ер нь бол одоо бэкэнд дээр л илүү явъя гээл тэгвэл тэр нөгөө тэр чиглэлийнх нь хичээл сонголтууд нь бол одоо нээлттэй байгаа ах тий. Хичээл сонголт харьцангуй бас нээлттэй бас олон тооны бол. Олон тооны болсон. Олон ч багш нар бас гадаадд сурж ирлээ. Тэгээд тэр хүрээнд олон ч бас чиглэлд нарийслаа. Аха. Зааж байгаа хичээлүүд. Тийм учраас бол оюутан өөрөө өсөх юм бол хин багшийг дагаад юугаар нарийсах уу гэдгийг бол тухайн үед шийдэж болохоор болчиход байгаа. Болохоор болцсон аа тий. Энэ хувьд за их сургуулийн сургалтын алба чанарын албаны дарга хүний хувьд энэ зах зээл дээр байгаа одоо ижил төвшний одоо мэрэгшил олгоод байгаа энэ сургалтын төвүүд богино хугацаатай жилийн хугацаатай сургалтын төвүүдийг ер нь юу гэж боддгийг тий. Эндээс гарч байгаа төгсөгч нарын хувьд за хэн ер нь тэнд очиж сурах ёстой юм. За одоо тэгж хэл бас муухай аж магадгүй. Гэхдээ ингээд хүний сонголтоороо явж байгаа тий. Гэхдээ одоо их сургуулийн бэлтгэж байгаа инженер тий бакалаврын төвшний одоо бүтээгдэхүүн тий нөгөө сургалтын төвийн бүтээгдэхүүн одоо ажилтнуудын ялгаа ер нь юу байна тий. За тэгээд ер нь хизээ хаана сурах ёстой юм. За үнэхээр нарийн мэрэгшүүлж байгаа сертификатуудыг олон улсын түвшинд байгаануудыг бол сургалтын төвүүдээр авч болно ч гэдэг юм тий. Одоо тэгэнгүүт ингээл 1 жилийн курсүүд бид нар өстой фронтенд девелоперыг, бэкэнд девелоперыг 6 сарын дотор л бэлтжиж гинэ гээл. Тэгэнгүүт тэрийг нь сонссон эцэг эхчүүд, хүүхдүүд нэг юм хурдан ажил дээр гарах, хурдан мөнгө олох. Одоо мөнгө олох юм уу юу юм мэдэхгүй тий. Тэгээд эн чинь ингээл сертификат аваад би энд ингээл төгсчүүл баг Америкт Силикон валид очиод ажиллахад бол тэнцэж гинэ гэдэг нэг юм ярианууд нөхцөл байдлууд бас айгүй их байна л да. Тэрийгээ дагаад чинь бизнесийн ийм актемууд тий газрууд бас айгүй их байна. За зарим газрууд нь бол өөрсдөө технологийн компаниуд хүнээ бэлтэж байгаа учраас бид нэр өөрсдөө актемтэй байна гэдэг ингээд яваад байна. Тийм. Энэ дээр ер нь ямар бодолтой вэ? Яг мэдээж хэрэг нэгэнт одоо хүн төрөлхтөн бүтээсэн мэдлэгийг дамжуулах гэдэг дээр бол их сургууль гэж заавал өмчлөгч гэдэг юм тийм байхгүй л тийм байхгүй. Гэхдээ яг сургалтын төвүүд дээр девелоперыг бэлдэж гин гэж ярьж байна тийм. Тэр бол нөгөө яг нөгөө софтвер хөгжүүлэх гэж байгаа хүмүүд бол болно окей. Үнэхээр сайн сурчих юм бол тэр ингээд хийж болно тийм. Гэхдээ тэнд хэн зааж ийн вэ гэдээс нэгдүгээр хам тийм. Зүгээр сургалтын төв нэртэй захын нэр нөхөр заагаад байна уу? Үнэхээр тэн дээр эксперт хүн заагаад байна уу? Тэгээс мэдээж чанар хамаарах баг. Чанарын баталгаа гэдгийг яаж олгодгийг бид тэднийг мэдэхгүй. Механизм нь байхгүй. Дээрээс нь түрүүний хэлсэн нөгөө тэрийг төгсчих юм бол очиод нөгөө Силикон валли Америкт очиж байна. Би тим кейсийг одоогор сонсоогүй. Тэгээд их сургуульд ялгаа юу вэ гэж те. Их сургуульд бол яг софтвер девелопер гэдэг бол яг тэдний өнцгөр бол нэг төрлийн програм хангамжийг бүтээхэд оролцоод кодны хэсгээс бичиж өгөхтэй тэр ажлыг нугалж бол тэр бол нэг талдаа бол хараж шүү дээ. Ер нь бол их сургууль сурснаар бол зөвхөн тэр софтвер бүтээх гэдэг ажлаас гадна энэ бүх салбарт гэх юм тий. Барилгын салбар бол барилгын салбар бол урхаж гэдэг эрүүл юмд бол эрүүл хаач тэр мэрэгчлээ эзэн болоод оролцоод явчих боломж харагдаж байгаа байхгүй тий. Тэгээд шинэ хэрэглээнүүдийг үүсгэх боломж бас байна. Зөвхөн нэг софтверыг бүтээх гэдэг бол энэ компьютерийн инженерийн ганц ажил гэж бас ойлгож болохгүй шүү. Одоо хэмд оюун хөгжсөн байх үед өөр олон төрлийн хэрэглээнүүдийг автоматжуулах тий их хөгжлөөр ажиллах тэрийг системийг зохион бүтээх архитектурыг гаргах гэдэг ингээ бие дагаад хийх ажлууд бол байна шүү дээ. Санаачлах.
хоосон хинт санаачлаагүй шинэ айдаа гаргаад тэрэн дээр бид нар компьютерийн техник хэрэглээд шинэ системийг бүтээж болно шүү дээ. Тэрийг харин хэн илүү хийх бол гэдэг дээр бол одоочтол асуудал гэж бодож. Би бол их сургууль сурсан хүний хувьд бол тэр нь арай илүү боломжтой гэдэг дээр бол баттай хэлж болохоор байхгүй. Сайн сурсан хүмүүсийн хувьд. Түүнээс шүү гэдэг хин нэгэн за энэ кодыг биччихээрээ энэ програм дээр чи оролцож ажиллана шүү. Энэ хэсгийг чи нэг кодыг дуусгахаарай ч гэдэг юм уу те. Нэг ийм командын доор явж байгаа ажил дээр бол суртын төв сураад хийж боломжтой байх. Энэ машин байдлаар ажиллана гэсэн үг шүү дээ. Эргээд маш чадвартай залуучууд тэн дээр хэрвээ сурчих юм бол өдөр шөнөгүй програм бичээл ингээл ажиллаад байж болох л байх л та. Тэгтээ нөгөө эсэргээрээ нөгөө хиймэл оюунаар орлуулна гэдэг юм чи яг их сургууль төгссөн хүмүүс дээр биш тэр хүмүүс дээр илүү тосох юм шиг санагдаж байгаа байхгүй. За нэг юм эсрэг асуулт заяа. Тийм. Жишээлбэл Билл Гейтс их сургуулаа хайчихсан. Тэгсэн. Гэлтэж чинь тий. Тийм хүмүүс Монголч гэсэн тийм яриад хүмүүс байдаг шүү дээ тий. За одоо ингээд нөгөө талаараа одоо би нээлттэй мэдээлэл ирж байгаа тий. Анар гишүүн гэхэд л би ингээд их сургууль сурсан. Гэхдээ би ингээд диплом аваад байж гэдэг юм уу. За ийм кейс бол ингээд байна. Гэтэ ингээд тэд нар бол ингээд энтерпренер байгаад ингээд манлайлаад дэлхийд ингээд удирдаад тий чиглүүлээд ингээд явж байна. Инфлюенсер гэж хэлээд байгаа хүмүүс ер нь бол тэгж их ярих дуртай шүү дээ. Тэгж ярих дуртай байгаа даа шүү дээ тий. Тэгээд зарим нь бүр одоо ингээд камер худалдаж аваад ютубер хийчихээ их сургууль сурч яад ингэж ярьдаг хүмүүс. За тийм байна. Гарч ирсэн шүү дээ нэг хэсэг. Яг уу тийм амжилтанд хүрсэн хүмүүс залуучууд байна. Тийм мэдээж хэрэг. Гэтэ бүх хүн тэхүү гэдэг асуултыг эсрэгээр асуумаар санагдаж байгаа байхгүй. Бүх хүн тийм боломж бий юу? Бүх хүн ютубер болох уу? Эсвэл бүх хүн одоо юу гэдэг Билл Гейтс шиг болох юм уу? Гэдэг дээр яг үнэхээр бол би шууд үгүй гэж хариулна. Тийм би ч гэсэн үгүй гэж хариулна. Тийм. Тэгээ дээрэс нь нэмээд хэлэхэд бол тэр хүмүүс бусад хүмүүсийг яг тэр зам руу бас шууд одоо яг би ингэсэн байж тээ гэдэг байдлаар хэлэх нь буруу гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр энэ нийгэм гэдэг чинь өөрөө нэг хүн биш. Маш олон хүн байна. Тэ? Монгол үндэстэн тэр чигээрээ байна. Тэрний босго боловсрал гэдэг юм чинь олгоно гэдэг чинь зүгээр өөрт нь найдаад таах асуудал бас биш байгаа байхгүй. Та шууд бүгд сургуулаа хайчих. Тэ? Тэгээ Монгол үндэстэн бүгд лаг бол. Тийм боломж байгаа юм. Багхгүй шүү дээ. Тэ. Суур төвшин гэдэг имийг хэн бүтээх юм? Альсвал Монгол улсын боловсролын хамгийн оргил төвшнийг хэн манлайлах юм? Тийм учраас бол би яг тэр хэлж байгаа хүмүүсийг бол үгүйсгээгүй. Мундаг амжилттай хүмүүс дэлхийд ч байна, Монголд ч байна. Гэхдээ бусад залуучуудыг, сурагчдыг шууд тэгж хураалж болохгүй. Тэр хүн өөрийгөө явж байгаад мэдрээд магадгүй тэр замаар явж болно шүү дээ. Тийм. Явж болно. Гэхдээ өөрийнх нь мэдрэмжинд итгэх хэрэгтэй байхгүй тий. Одоо жишээлбэл тэр саяын жишээ авсан анар гишүүн сургууль сурж ирсэн үү? Сурж ирсэн. Огт ороогүй биш үстэй. Орсон. Тий. Явж ирсэн. Гэх мэтлэн иймэрхүү хүмүүс байдаг л да. Явж байгаа тэр хүн өөрийгөө олсон учраас тэр олоход нь бас магадгүй сургуулийн нөлөө баг зэрэг байсан ч гэж байна. Тийм. Тий. Одоо ямар ч байсан нөгөө одоо том хүмүүсийн нэрийг ингээд хэлсэнд бас жоохон эвгүй тий. Тий, эвгүй. Гэхдээ ер нь бол бодит хүн болгоны л мэддэг кейс. Зүгээр илүү хоёулаа ярианыхаа дор ярьж исэн нөгөө сургуульд сурж байгаа хүүхдүүд илүү нөгөө бие хүнээ олцсон хүүхдүүд ч байна. Мэргэжилдээ үнэнч явах гэж байгаа хүүхдүүд ч байна. Эсвэл мас дагаж байгаа хүүхдүүд үе үед байсаар л ирсэн, байсаар л байгаа тий. Тэгэхээр яг уу анхнаасаа л бие хүнээ олцсон, бие даагаад бүх юмыг хийгээд чадчихна, бие даагаа сурчин, бие даагаад олон улсын төвшөнд гарчин гэж бодож байгаа хүн болвол бас тэр байхгүй. Тэгээ тэр хүн чинь бас өөрийн гэсэн бодолтой болцсон байна. Өвдөл байна тий. Тэр боломжоо харж мэдэрсэн хүнд бол алд байхгүй шүү дээ. Бид нэг хүчээр их сургууль сурч гэдэг юм уу, сургуулийн төвд сур тийм шаардлага байхгүй шүү дээ. Тэгтээ манлайлагч байгаа бол гүйцэтгэгч байдаг л байхгүй. Тэгэхээр манлайлагчийн дор бас хэн ажиллах юм? Огт юм юу ч сураагүй хүн ажиллаж болохгүй үстэй тий. Тийм. Тэгээ нөө Билл Гейтс ч гэдэг юм уу, эсвэл Элон Маск ярьдаг шүү дээ. Миний дор дандаа шилдэг их сургуулиудыг төгссөн хүмүүс ажиллаж байна.
гэдтэй. Тэгэхээр тэр шилдэг сургууль өгсөн хүн чинь өөрөө биш юм ахт өөрт нь хэрэг болж л байгаа байхгүй тий. Тэгэхээр харин тийм би бол бас тэрнтэй санал нэг байгаа. Тэгэхээр их сургууль гэдэг бол тодорхой хэмжээнд бие хүнийг олоход тий Монгол хүн байхад одоо түрүүн дээр нөгөө түүх орж ийн гэж би бол гэхдээ их сургуульд бол түүх үзээгүй гэж бол санаж байна. Гэхдээ түүх ороод түүх нь илүү нэг тийм сонирхолтой хэлбэрээр ордог тий тэр хүнийг ингээ нэг юм их орноороо бахархах сэдлийг нь төрүүлэх байдлаар ордог ч юм уу тий ингээ нэг юм ерөнхий нөгөө суур мэдлэг ойлголтыг ингээ нэмэгдүүлэх байдлаар ордог. За магадгүй гадаадад их сургууль сурсан хүмүүс гадаад очиод магистрт сурахдаа Монголынхаа түүхийг ингээд маш сайн мэдсэн. Тэгээд ингээд тэрүүгээрээ бахархаад ярьдаг бол бас гоё юм шиг санагдаж байна. Ер нь бол тийм чутгаараа тийм зарим нэг хичээлүүд бол байдаг баг. Одоо бидний хувьд бол нөгөө нэг онцгойгийн нэг хичээл гээл нэг юм орсон болоод яг үндэ ингэдэг хичээлүүд бас байдаг л байлаа тий. Гамшигаас хамгаалах менежмент гээл хичээл байдаг. Мэдээж хэрэг яг нарийн ордох юм бол маш хэрэгтэй хичээл байгаа. Маш хэрэгтэй хичээл байгаа байхгүй тий. Байгууллага дээр ингээ гарахад ядчил дохио дуурахад шатаар буух хэрэгтэй гэдгээ мэддэг. Хаана хэнийг яах хэрэгтэй вэ гэдгийг анхны тусламж үзүүлдэг тий. Тэр хэрэгтэй. Монголын түүхийн хувьд бол яг Монгол улс гэдэг чинь өөрөө түүх гэдэг юмараа бол дэлхийд том түүхтэй улсууд энийг шүү дээ тийм ээ. Тийм учраас бол яг түүхийг судалж бол, түүхээс суралцж бол. Тэгэхдээ дунд сургууль түүх үздэг. Миний хувийн бодол байхгүй. Дунд сургууль түүх үздэг ерөнхий боловсролын сургуульд тийм. Тэнд бол за энд ийм үйл явдлууд ингээ болоод өнгөрсөн юм байна гэдэг ингээд ерөнхий цаг хугацааны дараалал түүхийг заачиж байгаа. Их сургуулийн түүхийг бол тэр дараалал нэгэнд ер нь бол гадралдаг болцсон, мэддэг болцсон хүмүүст орж байгаа юм чинь тэн дээрээс ямар соргомж философиуд байгаа юм бэ? Այսօр тэнд ямар бас нэг хувь хүний дүр дээрээс хүртэл сургамж авч болно шүү дээ. Жишээлбэл Чингис хааны ч юм уу те. Ингээд илүү нөгөө хүний оюун санааг тэлэх тэр тал руугаа түүх хичээлэг оруул сонирхолтой юм гэж боддог байхгүй. Тэгээ Монгол соёл гэдэг тал руугаа бас тэгээд сая хятадтай нөгөө хамтарсан хөтөлбөр хийх гэж явж байна гэж ярьж байна. Тэрэн дээр бол бас цаа талаас тавьж байгаа юм хятадын түүх соёл гэдэг хичээл заавал байна л гэж байна. Тий, ер нь бол хятад ер нь үеийн үед ямар ч юундаа тийм соёлын довтлохооныг хийсэрч ирсэн л байна шүү дээ. Яг нь монголчуудын хувьд бол түүх чинь өөр их сургамжтай түүхтэй ард түмэн шүү дээ. Мандаж явсан. Тэ бас доошогоо бид нар босдын иргэшээлд орж үзлээ. Эргээд бас тусгаар технологийн төлөө тэмцэж олж авч үзлээ. Ямар нэгэн зүйлийн үнцэн бахархал гэдэг юм бол энэ маш ингээд авчих боломжтой ариун түүхтэй болсон байхгүй тий. Зүгээр нэг тийм нөгөө хөгжмийнхэн ярьдаг нөгөө монтоны гэж ярьдаг шиг тийм түүхтэй улс биш шүү дээ. Тийм. За ингээд сургуулийнхаа талаар Монгол Улсын их сургуулийн тий боловсролын талаар, мэрэгчлэтнүүдийн талаар, багш ажилтнуудын талаар ингээд халуун яриа өрнүүлсэн. Ууг надаа бас маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш олон инженер техникийн ажилтнуудыг сургаж те дэлхийд гарсан олон инженерүүдийг бүтээгээрээ бий болгоорой гэж хүсье. За баярлалаа тийм ээ. Хамт олонтойгоо мэдээж хэрэг зүтгэн тийм шинжлэх ухааны технологийн сургууль гэдэг бол том хамт олон том айл гэдэг. Тэгээд бид нар бол бас нэг ихэнх хэсэг нь. За тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан Teno Superap. За Tenogийнхондоо бас амжилт хүсье. Мундаг олон технологийн залуучууд энэ бүтээгдэхүүнийг хийхэд бол ажиллаж байгаа. Мэдээж энэ сургуулийг төгссөн, бусад сургуулийг төгссөн мундаг олон инженерүүд энэний цаана ажиллаж байгаа. Тэгэхээр инженер гэдэг хүн бол их сургууль төгссөн, за төгсөөгүй ч байсан байж болно те. Энэ энтерпренер залуучуудын бүтээгдэхүүнүүд ингээд манай Монголын зах зээлээр дүүрэн байна. Тэ улам их байх тухай гэж бол бас хүсмээр байна. За баярлалаа. Үрж орцсон та бүхэнд баярлалаа. Цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа.